өнөөдрийн мэндийг намайг чулуунаар аваад гэдэг. Тэгэхээр бид нар хоёроос хурлаа эхлэнэ гэж тохирсон та бүгд ч гэсэн амралтын өдөр цаг зав зохицуулаад цагтаа хүрээд ирсэн бүртгэлээ явуулчихсан судалтаас уучсан багнаа их баяртай бид нар бид чинь гадаа хүмүүс бүртгүүлж байгаа боловч сууд маань өдөрсөн байна. Хаагуур суудл багхгүй бол энэ уртлын игнээ нэг игнээ бол байх шүү. Тэгээ ганц хоёр суудл хажуудаа байвал хүмүүсөө суулгах чад. Тэгээ хаагуур бол зогсоод ирэхгүй шүү. Хүмүүс бол орж ирнэ. Бүгдээрээ идэвхтэй, бүгдээрээ сэтгэлдээ бодолтой бодож ирсэн бүх зүйлээ эргэлзээ, тэнэгэлзээ байвал тайлаад бүх танилцах ёстой хүмүүстэйгээ танилцаад авах ёстой мэдээлэл олж аваад дахин төлөө ажиллах ёстой. Биднэрт бол та бүгдэд тараагдсан байгаа материалын дагуу 4-5 цаг байна. Дундуур нэг 2 завсарлага байна. Нэг сонирхолтой бөгөөд та бүхний таньдаг хүнийг урмаар тэр нь болохоор Ник Петрович компани үүсгэн байгуулагч төлөөлөл удирдах зөвлөлийн дарга манай ард санхүүгийн нэгдлийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга оюун гэрлийг урмаар байна. За явны өмнө энэ хөрөнгө оруулалтын одоо юу вэ? Хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг энэ компани байгуулах, энэ үүсгэн байгуулах хуралд ирсэн бүгдээрээ хөрөнгө оруулсан энэ бүх хүмүүст баяр хүргэмээр байна. За би энэ дээр гарч ирэхдээ тэр олон даргын үднэс биш өөрөө хөрөнгө оруулагч одоо болсон учраас гарч ирж үг хэлж байгаа. Ер нь яг гэр бүлээрээ хөрөнгө оруулъя гэж шийдээд тийм учраас хөрөнгө оруулагч хүний үднэс яг та нартай адилхан эрхтэй үүрэгтэйгээр энэ санд нэгдэж орж байгаа. Тэрнээс би энд бол ямар нэгэн тийм алган тушаалтны үднэс яриаггүй гэдэг илчмээр байна. За би яагаад энэ санд хөрөнгө оруулах гэж шийдвэ гэдэг дээр нэлээ ярьчих гэж бодлоо. Тэгээд нэг 5-6 үндслээр. За бид нар бол ингээд монголчуудын одоогийн эдийн засгийн байж байгаа байдал бидний одоо энэ амьдарч байгаа нөхцөл байдлыг харахаар бол бид нар дандаа л нэг сайн одоо удирдагч, сайн нам, сайн засаг гарч ирээд бидний амьдралыг сайжруулах байх гэж их найддаг. Ингээд сонгол олгоноор бужигнаал ингээд үр дүн их муу байна. Бидний одоо амьдарч байгаа орчин бол үнэхээр үр хөвгтүүдтэй одоо үргэлжлүүлж амьдрахад хэцүү. Үнэхээр одоо агарын бохирдолтой засаглал нь муу. Дээрээс нь авилга хэл хахвал бол үнэхээр сэтгэл зовох хэмжээнд хүрсэн байгаа. Тэгэхээр энэ одоо Монголын хүн амч ихэнх нь залуучууд байгаа учраас ийм одоо айхтар нийгмийг бид нэр залуу үедээ үлдээх үү? Эсвэл өөрчлөх үү гэдэг л нэг асуулт гардаг. Тэгэхээр энэ сан гэж би хэлээд байгаа улнаас сан гэж ярьсан одоо хаалттай очиад компани тэгээд цаашдаа юу болох вэ өнөөдөр шийдэж шүү. Тэгэхээр бид нар бол энэ өөрсдийнхөө төлөө өөрсдөө ирээдүгээ байгуулъя гэж энд цугласан гэж би ойлгож байгаа. За тэгэхээр энэ юу бол ямар ч нөхцөлт гэсэн хүн бол өөрийнхөө амьдралын төлөө өөрөө л яадаг. Хэн нэгэн хүнээс буруу ирдэг одоо муу засаг байсан учраас бид нар ийм учраас биш зөвхөн бид нар өөрсдөө л идэх ёстой. Тийм учраас энэ монголчуудын хөрөнгө оруулалтын ийм том байгууллага уулын сан байх ёстой байсан. Тэгээд одоо бас засгийн газрын тэр нөгөө санхүүгийн зохицуулах хорооны одоо бас хүн суртлаас болоод тэр одоо сангийн менежмент хийх ард менежмент компани одоо эрхийг одоо болтол 8 сараас хойш авах байгаа. Хуулиараа бол 1 сарын хугацаанд өгөх ёстой гэдгийг нэрлээ. Тэр одоо болтол өгөөг байгаа. Тэр одоо яагаад ингэж монгол хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд улсаа хөгжүүлээгээд татгалзаа гэдэг юм бас гайхалгаа. За тэгэхээр энэ өнөөдрийн энэ хийж байгаа энэ хөрөнгө оруулалт бол бид нэр өөрсдийнхөө төлөө хийж байгаа хөрөнгө оруулалтаа гэж нэгдүгээр одоо миний энд нэгдэх болсон шалтгаан. За дараа нь сан бол маш сайн менежменттэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр гарсан хуулиар бол сан одоо энэ цугларсан сан биш ч гэсэн энэ компаниг маш хүчтэй одоо мэрэгжлийн баг удирдах хэрэгтэй. Тэгээ яг энэ баг одоо өнөөдөр гам хоёг гэдэг хүн
одоо санхүүгийн мэрэгжлийн хүн өөрөө ингээ хас банкыг удирж ирсэн ард санхүүгийн нэгдэлтэр бид хоёр одоо жил хагас ажиллаж байна л да. Ингээд харахад бол энэ хүнд итгээд бас хүмүүс мөнгө оруулж ийн гэж би ойлгоод байгаа. Хоёр дахь шалтгаан. Тэгээд ер нь яг бид хоёрын ажилласан 1.5 жил үлээ те. Хоёроо чалуулж. Тэгээд энэ хугацаанд юу харсан гэхээр мань хүн бол нэгдүгээр санхүүгийн мэрэгжлийн хүн. Хоёрдугаарт бол үнэхээр компаниг нээлттэй зөв засаглалтаа явуулъя гэж одоо боддог, чаддаг, тэгж хамт олныг бүрдүүлж чаддаг хүн байна гэдэг би харсан. Тийм учраас нөгөө төвзийн дараа би бол даргын одоо албан тушаалд маш дургу болцсон. Дандаа л хар залгаас дарга гэсэр. Гэхдээ бол би зөвшөөрсөн. Яагаад гэвэл ямар нэгэн өөрчлөлт юм хийж чадна гэж итгэсэн учраас. Тэгэхээр та нар бас тэгж бодоод энэ хүнд итгээд мөнгө оруулчлаа гэж би бодоод байгаа. За нэг жоохон одоо сайн тал муу ингээд эргэлздэг хитрхи хурдтай. Дөнгөж саяхан бид нэр Монгол шуудангийн юунд ороод хувьчлалд ороод 17% нь авцсан 10 ард санхүүгийн тэр шийдвэрийг бид хоёр бол бараг л нэг хэвлэлтэл нэг сайдаар тэгж гал хийчлээ. Тэгэхээр нэг сайн мөнгө нь би мэдэхгүй гэж байгаа шүү. Хурдтай хүн байгаа шүү. За ямар ч байсан компани энэ бидний байгуулах гэж байгаа компани засаглал бол маш зөв байх ёстой. Тэгээд маш сайн мэрэгжлийн хүчтэй багаар удирдуулах ёстой гэдэг юмн дээр бол би итгэж байгаа учраас хөрөнгө оруулсан. За өнөөдөр бол энэ хурлаар бол энэ шинээр бий болгох гэж байгаа энэ байгууллагын яг одоо бид нэр суурийг цутгах гэж байна. Тэгэхээр суурийн сайн бол одоо байгууллага сайн болно шүү дээ. Тийм учраас энэ хуралдаа маш анхааралтай бид нэр өнөөдөр бас нэг шинэ байгууллага бий болгож байгаа, суурийг тавьж байгаа. За ингээд би энэ суурийг тавих ажилд орж байгаад бас баяртай байгаа. За ер нь бол зах зээлийн талаар бол монголчууд их муу мэдлэгтэй байсан. 90 оноос хойш ингээл зах зээл гэдгийг бол яг хувь хүнд хөрөнгө ирэх одоо улсын хөрөнгө юу гэдэг юм те одоо хувийн өмч бий болоод ингээл яхаараа болчдөг. Жинхэнэ зах зээл бол үнэхээр хөрөнгийн бирж энэ хувьцаат нээлттэй компаниудын үйл ажиллагаагаар л маш тод харагддаг. За би бол өөрөө нэг дах 90 он захирал болоод тэгээ сүүлд нь хөөцөлж байгаа засгийн газар 20% нь уул нь би ажилчдаа менежментийн хувьчлаар 20% нь авахгүй тогтоол гаргуулж ирсэн. Тэгээ ингээд хөрөнгөний бирж дээр 20%, 80% төрийн мэдлийн компанид ажиллаж ирсэн. Тэгэхээр 50,000 хувьцаа эзэмшигч байсан. Тэгээ тэнд ямар асуудал гарсан гэхээр бүгдээрээ нөгөө цэнхэр ягаан тасалбараар авцсан өөрөө жинхэнэ хөдөлмөрлж орсон мөнгө хийгээ учраас тийм одоо хэцүү байсан л да. Тэгээд нөгөө 50,000 хүнийг цуглуулах заалч байхгүй. За зааланд орж ирж байгаа хүмүүс нь дандаа нөгөө нэг ардчлал зах зээл гэдгийг нөгөө одоо дураараа ажиллах гэж бодсон хүмүүс их орж ирээд тэгэл загнаал оюун гэрэл огцор гэл нэг тийм хурал болдог л байлаа л да. Тэгэхээр одоо бол хүмүүс нэлээд ойлгоцсон байгаа. Тэр байтугай монголчууд гадаадын хөрөнгө оруулалтын одоо бирж дээр том бирж дээр гарсан одоо энержи ресурс компаниг та нар мэдж байгаа. Тэр бол гадаадын татвар төлөгчдийн мөнгөөр Монголын уул уурхайд хөрөнгө оруулсан компани. Тэгж ойлгож болно. Тэрнээс манайхны ярьж байгаа шиг Монголын баялагийг хэдэн хүн ухаж аваад явах гэдэг юм ерөөсөө байх. Тэр Хонконгийн хөрөнгөний бирж дээрс босгосон мөнгөөр Азиад хамгийн одоо эхний тавд ордог тийм том одоо когсч нүрсийг боловсруулдаг үйлдвэрүүдийг байгуулж чадсан. Гэхдээ энэ компани ашиггүй муу ажиллаад байгаа нь ганцхан энэ улс төрөөс л болсон. Тийм учраас энэ хөрөнгөний бирж гэдэг бол маш олон хүн энэ төсөлд итгэл мөнгө оруулаад тэгэл за тэр Гонконгийн хөрөнгөний бирж дээр гарсан энержи ресурс компани хувьцаа $1 хүрж ирсэн анх бидний бос мөнгө босгоход одоо 2хан цент болсон. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр компани сайн менежментийн ч буруу ш зөвхөн улс төрийн асуудал гэсэн байна. За ийм байдалтай. За Петроматад гэдэг компаниг бид нэр энэ юунаас энержи ресурс өмнө бол бас Лондонгийн хөрөнгөний бирж дээр гарсан. За энэ бирж бол арай Гонконгийн хувьд бол жижиг зах зээл бирж байсан. Тэгээд тэнд бол бас л бид нар маш олон одоо гадны хүмүүсийн хөрөнгөөр $50 сая босгоод
Тэгээд Монголын газар нутагт бол газрын тос ирсэн. За тэгээ яг маш их эрсдэлтэй салбар учраас ингээд нөгөө мөнгө нь хөрхөө ойлоод ингээд зогссон байна. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ зах зээл гэдэг бол өөрөө ухамсарлж хөрөнгө оруулаад эрсдэлтэй. За манай Петроматад 1 паунд 30 цент хүрч ирсэн. Энэ бол доллараар 1 хувьцааны өмнө $2. Одоо дахиад 3 болсон ба 3 пенс болсон. Тэгэхээр энэ бол за энэ Петроматын төв бол нэг улс төр болоогүй гэхдээ одоо дэлхийн дахинд болж байгаа. Бид нар дэлхийн өчүүхэн нэг хэсэг гэдгээ дандаа мэдэрч ажиллах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр дэлхийн дахинд болсон энэ хямрал нефтийн үнийн уналт ингээд хөрөнгө босох боломжгүй болсон. За дээрэс нь нөгөө манай Монголд энэ гадаадын хөрөнгө оруулагчтай хандж байгаа хандлага энэ бүх юм нийлээд дахиад энэ компани хувьцааны өмнө ингээд 100 дахин унтсан байхгүй. Тэгэхээр одоо яг ч арга байхгүй өөртөө мэдээлэл хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр би та нарт юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хөрөнгө оруулж байгаа хүн өөрийнхөө сайн дураар эрсдэлтэй тооцож орж байгаа л гэж би ойлгож байгаа. За би нөгөө утсан дээрээ өгөө жоохон бичсэн чинь. За тэгээд энийг үндэслээд бид нар хурдан ашиг хийх гэж энд нэгдээгүй гэж би ойлгож байгаа. Яг бол хурдан ашиг хийгээд ингээд эд шидтэй тийм идэвхжин хүн энд байх. Энийг бол урт хугацаанд тогтвортой ажиллах та нарын одоо яг жинхэнэ ийм одоо сайн хөрөнгө оруулалт, сайн төсөл болоосоо гэж менежментийн багийг бид нар шахаж ажиллах хэрэгтэй. Тэрний тулд түүж байх хэрэгтэй. Тийм учраас бид нар өөрөөр хэлбэл энэ бидний энэ байгууллага маань сайн ажиллаад бидний хувьцааны үнцийг улам өсөөсэй л гэж энэ дээр одоо бид нар өөрөөсөө одоо тийм үүрэг хариуцлага ойлгож оролцох ба. Зүгээр яг түрүүнд нь нөгөө би анх нийхийг удирдах байгаа хувьцаат компани хахад бол нөгөө цэнхэр ягаан тасалбараас авсан хүмүүс бол ноогдол ашигл гэдэг байхгүй юу. Ноогдол ашиг бий болох ямар ч боломж байгаагүй. Яг бол 80% төр удирдах гэсэн учраас тэгээ үнийн бүгдийг барьцсан бүх юм нь түүцэн ч гэсэн маш хүнд байсан л да. Тэгэхээр ноогдол ашиг ерөөсөй байхгүйс. Тэгээд нэг хувьчлагдсны дараа үнэхээр яг хөрөнгө оруулаагүй хувь нийлүүлэгчд гэдэг бол өөр асуудал нь үнгүү тараасан юм бол үнгүү л үйд юм байл л дээ. Тэгэхээр би яг зүгээр туршлагаасаа ярьж штэ. Та нарт бас хэрэг болох болов гэж бодоод. За би тэгээд өчигдөр ороо ингээд сууж исэн чинь өнөөдөр хурал дээр үг хийлгэсэн чинь нэг Мадоннагийн тухай нэг кино үзэхгүй юу. Тэгсэн чинь мань хүн бол одоо энэ дэлхийд дахин болж байгаа дайн хүчирхийлэл, авилгал тэрний эсрэг том концертууд хийгээд яваад тэгээ хамгийн сүүлд нь Израильд очиод концерт хийгээд тэгээд тэр концертаараа өсөлт хүмүүсийг сэрээ одоо энэ ч одоо юу болоод байна дэлхийд иргээд те тэгээд баахан хүнийг сэрээчдэг байхгүй. За бид нар сэрээчлээ. Тэгээ энэ сэрцэн хүмүүс чинь ингээд чиглэл өгөхгүй буцаад унтчихдаг юм аа. Тэгэхээр чиглэл өгөх ёстой гэдэг тийм юу хэлсэн байхгүй. Тэгэхээр би бас энэ гам хоёр баахан хүнийг сэрээчлээ. Одоо та нар бол сэрцэн ингээ мөнгө оруулсан. Одоо тэгэхээр чиглэл өгөх хурал өнөөдөр болох гэж байна гэж би хэлэх гэж байна. За тэгээд ер нь бид нар өөрсдөө хөдөлмөрлж өөрсдөө хичээж ажил юмыг өөрчлөн бид нар бол энэ бол Монголын бас энэ одоо эдийн засгч гарч байгаа бас том шинэ үзэгдэл гэж би харж байгаа. Тийм учраас бид нар өөрчлөлт хийх гэж байгаа. Тэгэхээр өөрчлөлт гэж юу юм бэ? Тэгэхээр өөрчлөлт бол шинэ юмыг сурч мэдэх, сурсан юмаа хэрэгжүүлэхийг л би өөрчлөлт гэж бодоод байгаа. Тэгэхээр бид нар одоо шинэ юмыг эхлэх гэж байна. Шинэ юм дээр суралцсан. Тийм учраас та нар бол одоо маш хурдан одоо энэ гам хоёрыг ид шидтэй хүн дээр ингээл мөнгө чинь өсөөл хурдан яачна гэж бас итгэхгүй байгаа байх гэж бодож байна. Гэхдээ энэний төлөө бүгдээрээ одоо шинээр сонгогдох дээр хамгийн сүүлийн одоо юу 1 сарын сүүлээр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар зөв түүз, зөв засаглал тогтоож иж бид нар энэ компани маань маш их амжилттай ажиллах байхаа. Тэгээд бид нэр өөрчлөлтийг хийж чадна гэж хэлмээр байна. Ард санхүүгийн нэгдэл нэрээ бид нар санаандгүй аваагүй. Энэ компани үүсэл гарал түүх нь бол Хас банкнаас эхэлдэг.
Манай 780 ажилтан Хас банкныхаа хувьцаа эзэмшигч болсон. Биднэрт бол нэг том ихтгэл үнэмшил байсан. Монгол хүн өөрийнхөө бий болгож босгож байгаа, хөдөлмөрлөж байгаа, улсаа урсгаж байгаа, сэтгэл амьдралаа зориулж байгаа тэр бүтээн байгуулалт баялагынхаа эзэн байх ёстой. Бид нар бол анх гадны хөрөнгө оруулалтаар банкыг бол байгуулж ирсэн. Гэхдээ эцсийн үр дүнд тэр бол Монголын хүмүүсийн сэтгэл хөлс шингэсэн байгууллага учраас эзэн нь бол тэр хүмүүс нь байх ёстой гэдэг итгэл дээр тулгуурлаад эхний орлогыг хийж ирсэн. 780 хүн 2003 онд хувьцаа эзэмшигч болсон. Хасан анх Монголд анх байсан. Тэгээд үнэгүй байлгахгүй тулд бид нар 100 төгрөгийн хувьцааг 10 төгрөгөөр, дараа нь 30 төгрөгөөр, дараа нь 70 төгрөгөөр, тэгээд 100 төгрөгөөр нь өгч эхэлсэн. Эхлээд жоохон хөнгөлөлтөд тодорхой хэмжээний мөнгө хийгээч. 2005 онд EIT буюу Employee Investment Trust гэдэг компани байгуулагдаад тэр нь 2010 онд Equity Investment Trust гэж нэрээ солиод 2013 онд бид нар нэрээ ART гэж нэрээр солиод одоо нөгөө зориод байсан юм а цөмөрөө хийя. ART гэж нэрэнд нийт ард түмнээ нэг дээвэрт орцуулж байгаа цөмөрөө хүчтэй нэг угаалаад огц татаад үзье гэдэг тийм санааг бол дэвшүүлээд манай Монголын шилдэг том бизнес эрхлэгчид, том компаниуд энэ заалан зарим нь сууж байгаа манай нэмхэ хамгийн түрүүнд бүр 10 оноос энэ санааг дэмжиж хөрөнгөний бирж дээр заавал гарна шүүгээд 10 оноос хойш хөрөнгө оруулалтаа өөрөө хийгээд ингээд явж байгаа. Заг компани ах маань би зүгээр жишээ хэлж байгаа. Би бүгдийг нэрлэж чадахгүй учраас. MCS байна, Mark байна. Оюнгэр загил маань Томас Эйр сая шүүрд орж ирсэн. Гадны миний ойр дотны найз нөхдөд бас нэрлэж болно. Орж ирээд цөмөрө хамтдаа нэлээд өргөн цар үрээтэй санхүүгийн хүчирхэг нэгдлийг бий болгоч гэдэг юм санааг болчихсон. Тэгээ миний хувьд бол яг санхүүгийн салбарт мэрэгчлэр ингээд сонгоод ажилласны хувьд бол хоёр дахь санхүүгийн нэгдлийг байгуулах, нэрийг өгөх, тэрнийг ингээд нөгөө яг гараараа одоо баримлчин бол ингээд нөгөө уурлах тийм боломж л олсон. Тэнгэр санхүүгийн нэгдэл нэг том зорилго байсан. Арт санхүүгийн нэгдэл. Хас банк, тэнгэр, арт тэгээд чам. Хоорондоо холбоостой та нар холбоосоо хангах гэж байгаа. Хас, тэнгэр, арт, чам. Хөрөнгө оруулалтын ертөнцид чоныг альфа өгөөж гэж юм байдаг. Манай ч мөнгө эрдэнэ сууж байсан багт болсон. Нөгөө сонирхолтой юм яриад байсан. Саний өчигдрээ нөгөө Монгол шуудангийн хувьчлалыг явуулсан залуу. Альфа гэдэг нь болохоор дунджаас дээгүүр өгөөж гэж байна. Альфа гэдэг бол бас нөгөө талдаа бол азарны 90 чоныг хэлдэг. Монголчууд бол өөрөө нуус тавчаанаас хараад ахлаа. Хөх толгой толттой хүүхдээ бол бид нар тэнгэрийн хүүхдээ үр сад юм аа гэдэг ингээд тайлбарласан байна. Тэгээд ч агуу түүхийг хамтдаа энэ дэлхийн түүхийг өөрчлөх хэмжээнд манай манлайлал байвал чиглүүлэгч байвал юу хийж болдгийг бол харуулсан. Тэгвэл тэр чоноор цөмөрөө бэлэгдлээ хийж байгаа. Хүн өөрөө сэтгэлээрээ хөдөлдөг, итгэлээрээ зүтгэдэг тийм амьтан учраас бол тэрэнд нэг бэлэгдэл биднэрт хэрэгтэй гэдэг утгаар нь бол энэ чон эдийн засаг гэдгийг 2008 оноос хойш бид нар зөвхөн Монголдо дотроо хоорондоо оролцох биш бид нар дэлхийн түвшинд Монгол улс өөрөө нэг өрсөлдөх тоглогч болооч. Монгол улсын өрсөлдөх чадварыг цөмөрө хамтдаа дэвшлүүлээ гэдэг санааг тэгээд манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг чоноор тодорхойлж. Чон бол гайхамшигтай юм. Ганцаараач тавьдаг, сүргээрээч тавьдаг, хэр талд ч амьдардаг, ууланд ч амьдардаг, модонд ч амьдардаг, цастаад хасах төчөд, нэмэх төчөд гойд алтаа амьдрах чадвар сайтай, багаараа ажиллах чадвартай, үр сад хүүхэд ирээдүй өмнөх одоо ахмад үеэ ингээд чирээд яваад байдаг тийм сайхан амьтан байдаг. Хиймэртэй. Тэгвэл энэнгээр нь цөмөрөө энийг бэлэгдлэр авъя гэдэг ингээд явсан. Өнөөдөр ард санхүү нэгдлийн бүрэлдэхүүнд 11 компани өөрийгөө оруулаад 11 компанигаа нэгийн сая бид нар амжилттайгаар худалдсан.
Тэнгэр санхүүгийн нэгдэл буюу манай одоо нөгөө бидний нөгөө анх их булаг маань болж исэн компаниасаа бид нар хувьцаагаа заараад өнөөдөр би нэг зарлж болно. 15-нд яг эцсийн нөгөө хаалтын гүйлгээнүүд хийгдэх боловч нэг зарлж болно. Энийг бид хаалттай өрөөнд ээж байгаа бид нар телевизээр юугаар зарлаагүй. Энд чинь ярьж байгаа юм цааш нь дамжуулах гэсэн учраас 4.126 сүүлчийн бид нар 30-аас буусаар 426-гаа одоо зарж байгаа. Гэтэ худалдаад гарна гэдэг маань бид нар одоо та нар битээ дотроо дүгнэлт хийгээд янз бүр. Энэ бол зөвхөн бизнес байсан. Бид нар тоо хэлэхэд энэ ч нэг тоонод гарна. Нэг төгрөг хийгээд хэд болгоод гаргаад авч байгаа тэр тоонуудыг болно. Бизнес бол тийм л байдаг. Энд чинь бол нөгөө эцсийн дүндээ бол нөгөө ашиг өгөөж нь өөрөө үнэн байлгахгүй гэдэг шийдвэрийг тодоочдог. Би хастай хайртай, тэнгэлтэй хайртай, өөрөө би босгосон, өөрөө тэр энд ажиллаж байгаа хүмүүсийн ажил сонгож оруулсан. Намайг хасын гавыг гэдэг хүмүүс ингээд дуудаад байдаг. Саяхан тэр соронзгийн сэтгүүл дээр намайг анх удаага ардын гавыг гэж дуудсан байл да би баярлсан. Яг тэгэхээр би нэг хүүхдийнхээ нэрээр овгож явмаар байна. Ингээд манай бүрэлдэхүүнд байгаа компаниуд товчхон танилцуулгууд хийх хэрэгтэй байгаа. Манай захирлууд энд байж байгаа. Төлөөлөл удирдах зөвлөлийн хувьд бол бид нар 11 үл аваа өнөөдрийн байдлаар. Манай бүрэлдэхүүн нь бол харж байна. Оюун гэрэл, Нэмхбаатар, Цэлмөн, Бруно Рашле, Баяр Жаргал, Соронзонбол, Цог Бодрах, Гаавыг, Отбаяр, Батбаяр, Антони Хавро гэдэг ийм 11 оны бүрэлдэхүүнтэй төлөөлөл удирдах зөвлөлтөө. Цаашаа. Энэ хувьцаа эзэмшигчдийн эхний одоо нэг 20 түмэн нэмж ингэ байж байна. Нийтдээ нэг одоогийн байдлаар нэг 500 600-аар хувьцаа эзэмшигч байх хэвээр. Энэ өөрчлөгддөг. Өдөр тутам хувьцаа идэвхтэйгээр гар солидог. Гэхдээ эхний 20 нь бол тогтвортой. Тэгээд нийт компанийнхаа 80% эзэмшиж байгаа. Гэхдээ нэг сайн мэдээ. Бид нарыг юу ялгаж байгаа юм чинь? Бусдаас ялгаруулж байна, ондоо болгож байна. Юу гэхээр бид нарт нэг хүн давмгаалсан бүтц байна. Хамгийн дээдлээ 10-11% нэг хүн. Нэг үйл. Манай хөрөнгөний зах зээл хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь болохоор нэг нь авч эхэлдэг, 51-ээс дээш болтлоо зогсдгоо тэгээд явуулсараа 100 болгочдөг. Тэгээд арилжаалах юм бах болчихдог. Хөрөнгөний зах зээл хөгжихгүй байгаа нэг бас шалтгаан. Энд ч бол санхүүгийн тайлбарууд байна. Энийг та нар зүгээр дараа нь судлал сайн судлаарай. Цаашаа. Тэгээд бид нар бол өнөөдөр үнэлгээг гаргацсан байдаг. Бизнес төлөвлөгөөгөө хийсэн байдаг. Гэхдээ эргээд би та бүхэнд дахиад нэг зүйлийг хэлэхэд бол би 5 жилийн дараа 10 жилийн дараа байтугай дараа цагаан сарын дараа юу болохыг хэлж мэдэхгүй шүү. Тэгэхээр энэ нэгд өдөр юу болохыг хэлж мэдэхгүй шүү. Манай хувьцаа, манай үнэлгээ. Яг нь бизнес төлөвлөгөөг надаас манай тууд шаарддаг. Дээрээс нь санхүүгийн зохицуулахаараа шаарддаг. Тэгэхээр бид нар бичээл өгчтэй. Зүгээр нэг юм бичээл өгдөг баг. Уучлаарай манай дууцсан гişүүд аягүй олноор байгаа. Миний нэг бизнес төлөвлөгөөнд хандах хандлагыг би анх удаага нэг яг юуг нь хэлчихлээ. Энэ бол зүгээр чиглэлийг тогтоож өгнө, зарчмуудыг тогтооно. Гэхдээ нөхцөл байдал бол бидний харж таашгүй байдлаар бол өөрчлөгддөг. Тэгээд би вангаач биш. Нөгөө яадаг үлээ саран даваа гэдэг нэг төрөвч айлаа гаргаж ирж байгаа зүгээр нэг юм дээр тийм ч юм багхгүй. Бид нар зүгээр хөдөлмөрлөө хэр их хөдөлмөрлөж чадах вэ? Ямар хүчин зүйлүүд дээр нөлөөлөх вэ? Баг маань яаж ажиллах вэ? Өрсөлдөө яах вэ? Дэлхийн нөхцөл байдал юу болох вэ? Хөрөнгөний зах зээлүүд яах вэ? Зэсийн эрэлт ямар байх вэ? Малын өвчин гарах уу гарахгүй юу? Цас цодтой байх уу гэдэг ингээд би маргааш болох үйл явдлуудыг хүртэл мэдэхгүй учраас би маргаашийн тухай хүртэл ярих дургүй.
Тийм учраас та нар бидний энэ чинь хэлж байгаа тоо баримтыг зөвхөн өнгөрсөн юмыг л ярьж байгаа гэж байна. Тэгэхээр ямар нэгэн амлалт та бүхний өмнө бид нар хүлээлгүйгээр энэ залнаас өнөөдөр гарна. Ингээд манай компани захирлуудыг бүгдийг гарч ирээд 3 минутанд тавьчихсан хөрсдөгөө танилцуулах юмсч байна. Ард даатгал, ард кредит, ард assets, хандаа, должоо, техник технологийн дээд сургууль, Wild, Тэнгэр Systems. За, сайн байцгаана уу? Намайг Батуулд гэдэг. Би одоогоор ард даатгал компани гүйцэтгэлээр ажиллаж байгаа. Ажил аваад 4 сар болж байна. Манай компани тухайд бол даатгалын бизнестэй зах зээлдээ 7-8 орчим хувийг эзэлдэг. 1997 онд байгуулагдсан. Энэ жилдээ 21 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бас ууган анхны хувийн даатгалын компаниудын нэг юм байгаа. Бидний бас нэг бахархдаг зүйл бол даатгалын салбартаа манай компани бол хамгийн анх гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирсэн байдیں۔ За мөн бас даатгалын салбартаа, санхүүгийн салбартаа бас хамгийн анх нэгдэл хийж хоёр компани хоорондоо үйл ажиллагаа нэгтгэж нэгдэл хийсэн бас нэг юм түүхэн үзүүлэлт байдгаараа бид нар бас бахархтай. За ард санхүүгийн нэгдлийн хувьд бол бид нар жил хагасын өмнөөс ард даатгал компани хөрөнгө охин компани болж хөрөнгө оруулагчаар ард санхүүгийн нэгдэл жил хагасын өмнөөс эхэлж ажиллаж байгаа. Даатгал маань өнөөдрийн байдлаар ард санхүүгийн нэгдэл маань ард даатгалд 55% эзэмшиж байгаа. За бусад хувьцаа эзэмшигчид бол анхны үүсгэн байгуулагчид, за мөн бас хувь хүмүүс хэмээн хувьцаа эзэмшигчид байдаг. За даатгалын салбартаа бид нар хэлсэн ерөнхийдөө хамгийн том 5 компани нэг гэж явд юм байгаа. За нөхөн төлбөрийн хэмжээгээр бол манайх бол маш сайн нөхөн төлбөр олгодог. За даатгалын салбартаа баг 2 дугаарт явагддаг. Өнгөрсөн жил 2015 онд гэхэд бид нар нийтдээ нөхөн төлбөр 3.7 тэрбум даатгалын нөхөн төлбөрт олгосон байт юм аа. За энэ чинь манай үйл ажиллагааны товч үзүүлэлтүүдийг та бүхэндээс харуулсан байгаа. 2011 оноос хойш компани бол маш сайн өсөлттэй ажилласан. За эдийн засгийн энэ зогсон байдалтай холбоотой бол компани үйл ажиллагаанд бас тодорхой хэмжээний бэрхшээлүүд учирсан байгаа. Гэхдээ ямар ч байсан 2015 оныг бол бид бас амжилттай даван туулсан. За ингээд та бүхэн даатгал гэдэг маань бол бас санхүүгийн үйлчилгээний маш том салбар. Эдгээр санхүүгийн салбартаа бол даатгалын салбар маш багахан хувийг эзэлдэг ч гэсэн бидэнд бол өсөх, хөгжих боломжууд бол маш их байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн бас бидний үйл ажиллагааг дэмжиж даатгалын чиглэлээр манай компанитай бас хамтарч ажиллах найдаж байна. За баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би техник технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Хамбат манай ерөнхийлөгч зэрэглэн бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд 3 минут сургуулийн талаар бас товч танилцуулах гэж. За манай сургууль бол Монгол улсын төвийн сургуулиудын нэг байгуулагдсанаас хойш 31 жил болж байгаа. Энэ хугацаанд бол Монгол улсынхаа үе бүтээн байгуулалтанд 14,000 гаруй инженер техникийн ажилтнуудыг бэлдсэн. За Монгол улсын барилгын мэргэжлийн жишг сургууль гэж явж байгаа. Энэ жишг сургууль гэдгийг бол бид өөрсдөө өгсөн нэршил биш. Мягны сорилтын сан гэж саяхандаа иргэдсэн Америкийн нэгдсэн улсын засгийн газраас түүнээс 3 сургуулийг Монгол улсын жишг сургууль болгосон байдаг. Түүний нэг нь бол манайх барилгын мэргэжлийн жишг сургууль болсон. За бас нэг онцлог бол манайх шатлсан сургуультай. За одоо бид иргэдэд Монгол улсын хөтөлбөрийн зах зээл дээр энэ шаардлагатай мэргэжилтэй ажилтнууд хэрэгтэй байна гэдэг. Бид 20 гаруй чиглэлээр бол мэргэжилтэй ажилтнуудыг 30 гаруй жил бэлдсэн. За үүнд бол гол чиглэл маань барилга, автозам, цахилгаан, автомеханик гэдэг мэргэжлүүдээр. За мөн техникийн боловсролын чиглэлээр бол бид мэргэжилтэн техникчдийг бэлдэж байгаа. Хуучны ойлголтоор бол техникум одоо барилгын салбарт, автозамын салбарт энэ шаардлагатай байдаг. Барилгын даавал, бригадын дарга гэх мэт. За мөн сургууль маань дээд боловсролын чиглэлээр бол
8 мэргэжлэр сургалт явуулж байгаа. За бид өнгөрсөн 2014 онд бол за 7 жилийн лэдгүү үр бүтээлтэй бас хөөцөлдөж сэтгэл тавьж ажилласан ажиллагаа Монгол Японы хамтарсан ахлах сургуулийг бол бид байгуулсан байдаг. За энэ нь бол одоо КОС-ыг зарим хэсэг маань мэдж байгаа. Одоо Японд бол за инженер техникийн ажил хэсэг бол зөвхөн бүрэн дунд боловсралтай болсны дараа биш ахлах сургууль төрөлжөөд мэргэжлээ сонгоод явж байна. Тэр чиглэлээр бол бид одоо Японы Сасакава гэх ихтэй Японы бас холбогдох КОС-ны сургуулиудтай холбогдсон ирээдүйд Монгол Улсын бүтээн байгуулалтад ажиллах инженер техникийн ажил хэсэг бол бэлдэж байгаа. За танилцуулга бол бас слайдер гараад ашиг. Үүд нь манай сургуулийн танилцуулга байгаа. Тэгэхээр та бүхэн бас сонирхож болно. Одоо сайн завсралын үеэр. За сургуулийн яг товч амжилтуудыг бас дурдсан зөв байх. За сургууль маань бол за энэ одоо дэлхийн бол одоо хүүхдүүд бол ер нь янз бүрийн авиаст байдаг. Бид зөвхөн одоо харж байгаа спортын чиглэлийн хүүхдүүдэд илүү анхаарал олон улсын тэмцээн уралдаанд оролцуулаад түүнээсээ дэлхийн олимпийн аврагуудыг бэлдээд байдаг. А нэг хэсэг маань бол үнэхээр спортын авиасгүй ч гэсэн өөрийн гараараа ур чадвараараа хоол одоо ирээдүйд хэрэгтэй мэрэгчлээ ажилтнууд байдаг. Тэр тэмцээн бол дэлхийд одоо нэг 60 гаруй жил зохион байгуулагдсан байдаг. Монгол улс анх удаа энэ тэмцээнд энэ жил Барцлын Самбаула гэх хотод Монгол улсын 9 үг шигшээ баг болж орсон. 60 гаруй сургуулиас дараас нь 3 удаагийн улсын аврагч чадварлах тэмцээн бол түүнээс бол одоо манай 3 хүүхэд бол оролцож мужаа гагнуур тогооч гэсэн мэргэжлэр оролцсон. За мужаанаар оролцсон Амт гэдэг оюутан маань бол Монгол улс олон улсын медалийн зэрэгт нэлээд өгч улсаас хамгийн өндөр оноо авсан оюутан болсон. За нэмээд хэлэхэд бол сургуулийн хувьд бол ер нь сургуулийн үйл ажиллагааг бол 2 том магадлалын итгэмжлэл бол тодорхойлдог. За боловсролын магадлалын итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс бол бид 2 удаа магадлалын итгэмжлэгдсэн. Цаашлаа бид бол Ази намхан талаа бүс нутагт бол АПАК гэдэг байгууллагад үйл ажиллагаа магадлуулсан байна. За дараагийн за Монгол улсын түүхэнд бол боловсролын чиглэлийн байгууллага бол олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагад магадлалын итгэмжлүүлжсэн түүх маш бага байдаг. Ер нь байхгүй тал бид анх удаа бол өнгөрсөн жил видео гэдэг олон улсын аудит дэлхийн техник тавтардаг компаниуд бол санхүүгийн тайлбарт аудит хийлгэсэн. За олон улсын стандарт нийцэж өгнө гэсэн дүгнэлт тарсан. Энэ жил мөн видео аудитын маань одоо аудитээр ингэж ажиллаж байгаа. За төгсгөлт нь бол ганц зүйл гэдэг одоо бид ингээд цуглаад энэ сургууль бол бид сая 30 жилийн түүхтэй сургууль гэсэн. За манай одоо ард санхүүгийн нэгдлийн одоо бас үүсгэн анхны нэршилтний бол EIT гэх компани байсан. Тэр компани бол энэ хувьчлалт одоо цаг групп Нэмхбаатар захирал одоо манай сэргэлэн хамтран оролцоод тухайн үед бол тэрбум гаруй үнэлгээтэй 2005 онд улсаас хувьчилж аваад одоо бид шуудангийн хувьчлал арай өөр тохиолдол байна. Тэгвэл бол хувьчилж аваад ямар ч гэсэн одоо тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй компаниг бид 20 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоод үйл ажиллагааг минь тухайн үед бол одоо ерөнхийдөө мэрэгжлийн боловсролыг хандсан коллеж хэлбэртэйсэн бол одоо ингээд 4 шатлалаа сургуульд явуулдаг олон улсад магадлагдсан улсынхаа өөрч яваа ачаанаас өөрчлөлтсөн бас бид одоо жилдээ бараг 7-800 сая төгрөгийн татвар нийгмийн даатгалыг бол улсад төвлөрүүлдэг. Жилдээ 3000 гаруй хүүхдийг сургадаг гэдэг утгаараа бол бас энэ сургууль маань энэ 7-8 жилийн дотор бол энэ хөгжлийн дараа бид амжилттай бас сургууль болгосон байна гэдэг маань харагдаж байгаа юм. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. За сайн байцгаана уу? Намайг Дэлчин гэдэг. Би арт актив тэтгэврийн сангийн үйл ажиллагааг хариуцж ажилладаг байгаа. Одоо ардад ороод 1 жил болж байна. Манай компанийн хувьд хамгийн анх үндэс суурь нь 2007 онд тавигдсан. Та бүхний мөнгө шилжүүлсэн МТН ХХК гэдэг компани аа шүү дээ. Анх 2007 онд Монголын тэтгэврийн нэгдсэн даас нэртэйгээр хас банкны ажиллаж тэтгэврийн сангийн үйл ажиллагааг явуулах зорилгоор байгуулагдж ирсэн энэ компани байгаа. Тэгээд 2014 онд үйл ажиллагаа бүтэц удирдлагын хувь шинжлэгдээд арт актив гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулдаг болсон байгаа. Манай компанийн хувьд гэх юм бол Монголын хамгийн анхны тэтгэврийн урган сан компани байгаа. Тэгээд бидэнд зөвхөн тэтгэврийн хадгаламжаас гадна босоод хадгалам зээлийн бүтээгдэхүүний үйл ажиллагааг явуулдаг. Тэтгэврийн сан гэж яг юу вэ гэхлээр бусад дэлхийн улс оронд бол хүмүүс нэгдээд хадгаламж тэтгэврийн сан үүсгээд тус сангийн удирдаад хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа худалдаж аваад өсгөөд буцаад тэтгэврийн сан эзэмшигч хүмүүст өгөөж өгдөг ийм үйл ажиллагаа явуулдаг. Монголд одоогийн байдлаар энэ талаар хуулийн хүрээнд боломжгүй байгаа учраас бид хүмүүсээс
тэтгэврийн сангийн мөнгө цуглуулад буцаагаад гишүүдтэй зээл олох замаар ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Ирээдүйд яг хууль тодорхойлоод батлагдаад ирэхлээр бид нэр тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд шилжээд дэлхийн жишгт нийцсэн үйл ажиллагааг явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сайн байцгаана уу, намайг Ган Зориг гэдэг. Би Арт Кредит банк ус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар 2 дахь жилдээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа. За ингээд компанийнхаа талаар товчхон танилцуулахад манай компани 2011 онд үүсгэн байгуулагдсан байгаа. За 2013 оноос арт санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай охин компани болоод одоо банк ус санхүүгийн байгууллага гэсэн санхүүгийн зохицуулах орны тусгай зөвшөөрлийн доор үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд зах зээл дээр тэргүүлэгч банк ус санхүүгийн байгууллага болох зорилго тавиад ажиллаж байгаа. За манай байгууллагын үндсэн чиглэл нь бол мэдээж бичил болон жижиг зээлийг бизнес эрхлэгч хэрэглэгч олох юм үндсэн үйл ажиллагаа явуулдаг байгаа. За бид анхны компанид хөрөнгө оруулалтаа бол зүгээр ингээд бусад банк усууд шиг зээл олох биш, илүү одоо сүүлийн үеийн технологи интернет гар утас ашигласан одоо энэ боломжуудыг ашиглаад яаж хүмүүст илүү үр бүтээмжтэй зээл олох вэ гэдэг дээр төвлөрч ажиллая гэж зорьсон. Тэгээ энэ дээр бас тодорхой ажлуудыг хийгээд явж байгаа. За мөн дээр нь хэлэхэд бид нар Улаанбаатар хотод нэг салбартай боловч бид нар өдөө орон нутгийн алслагдсан сумдад мөн одоо хурж ажиллаж байгаа. Яаж хурж байна вэ гэхээр бид нар бол өдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоог байдаг. Энэхүү холбооны гишүүн 51 хадгалан зээлийн оршоо алслагдсан сумдад орчод үйл ажиллагаа явуулж байдаг. Бид нар энэ оршоодоор дамжуулаад өдөөгийн малчид иргэдэд мөн зээлхээ үйл ажиллагааг хүргэдэг байгаа. За 15 онд бид нар бол бас чамлахааргүй амжилттай ажилласан байгаа. Манай нийт активын хэмжээ 4.6 тэрбум төгрөг төрсэн. Зээлийн багцын хэмжээ 3.6 тэрбум бол энэ жоо хуучин тоонод баг шүү. 3.7 тэрбум төгрөг төрсэн байгаа. Тэгээд нийт 410 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байгаа. Төвч танилцуулахад иймэрхүү. Тэгээд та бүхэнд баярлалаа. Та бүхэн ажилласан. За сайн байцгаана уу. Намайг Мөнх хүчрийн сэргэлэн гэдэг. Техник технологийн дээд сургуулийн ерөнхийлөгч. За сургуулийн талаар сая манай Гамбат захирал нэлээд дэлгэрэнгүй тайлбарж өглөө. За нэмж хэлэхэд бол бид нар бүгдээрээ арт санхүүгийн нэгдлийн хувь нийлүүлэгчээр бол хувь нийлүүлж хөрөнгө оруулсан байдаг. Мөн бас манай сургуулийн багш ажилчид сая жингийн танилцуулсан арт актив тэтгэврийн санд бол хамрагдсан байдаг. Мөн арт кредит гэдэг ганц зэрэг зохицолтой банк ус санхүүгийн байгууллагаас зээл авдаг ч юм уу. Оюутны зээл авдаг. Ингээд биеийнхээ ингээд юг дэмжиж ажилладаг хамтдаа хүчтэй гэж. Энэ одоо журмаар бас бид одоо улам бүл нэмжих шиг байна. Тэгээ энэс цаашдаа бас бидний одоо тоглол өсөх байхаа. Тэгээд хүчтэй хамтдаа. За намайг Гэрэл Дод гэдэг. Тэнгэр Системс компани гүйцэтгэх захирал байна. Манай компани нь болохоор 2007 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсаас хойш бидний гол зорилго нь банк санхүүгийн зах зээл дээр програм систем боловсруулж бид нар бас дотоод байгаа хамтарч ажилладаг компаниудаа бас энэ бүтээгдэхүүнүүдэд борлуулад дээрээс сурчлаад гэж байгаа. Дээр бид нэр 15 оны ус эхлээд бид нэр шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа. Энэхүү бүтээгдэхүүн маань болохоор бид нар бас Африкийн Намиби гэдэг улсад олон улсын тийм санхүүгийн байгууллагад стандарт нийцсэн энэхүү бүтээгдэхүүнээ бид нар хөгжүүлээд одоо бид нар дотооддоо хамтарч ажилладаг компаниудаа бид нар нэвтрүүлэх гээд ажиллаж байна. За ингээд та бүхэнд баярлалаа. Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Энх уулдын Тэнүн гэдэг. Би болохоор Wild Digital Agency гэх компани гүйцэтгэх захирлыг хийж байгаа. Тэгээ манай компанийн хувьд болохоор ер нь бол дизайн, вебсайт, дижитал маркетинг гэсэн 3 зүйл дээр төвлөрч ажиллаж байгаа. Энэ дээр болохоор орчин үед нийцсэн дизайн, вебсайт, лого, брэнд бук, тэгээд сошиал буюу Facebook,
тиймэрхүү зүйл дээр бид нар маркетингийн зөвлөгөө болон тиймэрхүүн дээр тусалж ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр ирсэн бүх хүмүүст амжилт хүсье. Сайн байцгаана уу? Намайг Ханда гэдэг Art Securities компани төлөөлж оролцож байгаа. Манай компани энэ танилцуулга гарч байна. За манай компани болохоор өмнө сасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. 1997 онд үүсгэн байгуулагдсан компани байгаа. Энэ зах зээл маань болохоор нэлээд мэдлэг, орчин үеийн мэдээлэл шаарддаг. Тэгээд бид бол яг харилцагчийнхаа зөвлөгч нь, туслагч нь байх зорилго тавиад ажиллаж байгаа ийм компани байгаа. За манай манай компани болохоор үнэ цаасны дансныг, хувьцаа бондыг арилжаанд оролцож харилцагчийн өмнөөс захиалга биелүүлэх, дээрэс нь мөнгө хөрөнгө шаардлагатай байгаа компаниудад санхүүжилт болон зээлийг босгож өгөх чиглэлээр ажилладаг компани байгаа. За дараагийн. За би хэлсэн 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөн доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. 2016 онд хамгийн сүүлийн байдлаар бид нэр Монгол шуудан компани хувьчлалд амжилттай оролцож ард санхүүгийн нэгдлийн захиалгыг биелүүлж өгсөн байгаа. 6.2 тэрбум төгрөгийн хувьчлал болсон байгаа. За дараагийн. За манай компани бодлохлоор хөдөөгийн бичил санхүүгийг дэмжих холбоо болон Хас банктай хамтран Монгол орны 21 аймагт харилцагчид үйлчилж байгаа. Одоогоор нэг 12,000 орчим харилцагчтай байгаа. Та нарт тэр дэвшүүлчихтэй. 2011 онд бид нэр 4,000 харилцагчтай байсан. Бид нэр зардлыг хэмнэж нэг бий болсон сүлжээг ашиглаж харилцагчдынхаа доог 2012 оноос ахуулаад 2 дахин өсгөж чадсан. Маш бага зардлаар явж чадсан байгаа. За арилжааны явдал болохоор 14-15 онд болохоор зах зээл муу байсан. Тэгээд гавь захирал менежментээр орж иж манай компанид үйл ажиллагааг өргөжүүлж манай арилжааг одоо 2014 оноос зохицуулж ирээд 15 он та нар тэр гүйлгийг нь харж байгаа 2.5-аас 3.5 хүртэл өсгөж чадсан байгаа. За дараагийн. За хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр бид нэр ажилладаг. Энэ бол манай хамгийн том одоо юу байгаа үйл ажиллагааны чиглэл байгаа. Одоогийн байдлаар бид нэр 14 орчим байгууллагт 81.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн байгаа. Та нарын хамгийн сайн мэдэх компаниуд юу байгаа хаа? Монгол Моинжбар, Гермес, тэгээд төрийн орон сууцны корпорацтай хүртэл бид нар хамтарч ажиллаж байсан байгаа. За анхаарал хандуулсан баярлалаа. За хамтарч надтай удирдлагын багийг хэрэгжүүлж байгаа манай удирдлагын багийн гишүүдэд би гойсоо бас мөн та бүхний өмнөөс сайхан танилцуулга хийсэн явдалд нь баярлалаа гэж хэлмээр. Манай нэг 5 дугаартай босгож гараад ирдэг бүгд. Одоо та нар энэ уртлынхаа мандатыг нэг эргүүлээ үзтээ. Нэг дугаар байж байгаа. Нэг боломд нь багс. Нэг юм байна уу? За дугааргүй хүн байна уу? Хараа өргөдөө. Мандатгүй хүн байна уу? Хараа өргөдөө. Мандатгүй. Тэр тэгвэл энэ суух ёсгүй хүн сууж байгаа гэсэн үг шүү. За. Энэ цөмөрөө анх манай ярих бахархах дуртай агуу их хаан маань зохиосон системийг төмөр 21-р зууны Монголд байна шүү дээ. Байлдан дагуултай эхлэхдээ хэрэглээ явчих гэж бодсон. Тэгээ мэдээж хэрэг цөмөр байлдан дагуултыг хийн. Тарсан бутарсан аймагуудыг нэгтгэх гэдэг шиг. Энд чинь өдөөнөөс ирсэн манай аймгийн төлөөлөгч гараа өгдөө. Та бүгдээ би бүх юм цугларсан байгаа Улаанбаатар чуулгаас авсан. Бүгдээр нэгдээд нийлээд нөгөө 800 жилийн өмнө хийжсэн бүтээн байгуулалтыг байна шүү дээ.
байлдан дагуулдаг одоо жинхэнэ бүтээлч бүтээн байгуулалт болоод Монгол улсыг арай өөр талаас нь дэлхийд мандуулах тийм ажлыг эхлэх тавьж гэнэ гэдэг одоо бүрэн итгэлтэй байгаа. Би та нар ч гэсэн тодорхой хугацааны дараа бүрэн итгэлтэй болох. Дугаарууд байна. Энд чинь манай сайн дурын ажилчид байгаа. Та нар хаанаас ирсэн? Техник хэмжээ. Андаа манай сургуулийн багш нар байна шүү. За тэгэхээр дугаараа хаарцсан дээ. Нэг гэсэн дугаартай энэ бүсгүүд дээр юу нэ 500-аас 1-ээс 10 гэж байна. Тэгээд 2 гэдэг дээр 1-ээс 20. Айгуу гоё ингээ ойлголцож эхэлж байсан юм. 3 гэдэг дээр 21-ээс 30. Тэгэнгүүт жоохон одоо дээшлүүлж эхлэв. 370 гэсэн дугаартай хүн юу гэх вэ? Хэл дээр очихоо. 37. За. 37 шүү. 78 гэвэл 378 гэвэл хэл дээр очих. 38 дээр очих юм байна тий. Тийм үү? Би буруу толгойд байна. Гүний залруулахаар. За, манай хүмүүс бол маш нарийн тооцоо хийсэн байж байгаа. 378 дээр алдаа гарсан бол яг хажууд чинь нөгөө 37 юм 38 зогсож байгаа. Тэр алдаагаа өөрсдөө залруулж байгаа. Тэгээ манай нөхдүүд шүү дээ. Тэр хойтлын ханаар жагссан байж байгаа. Гадаа дистрибьютер жагссан байж байгаа. Дугааруудаа өргөд ингэж зогсож. Та бүгд одоо тал нь шүү дээ. Зүгээр л очиж кофе авчих. Тал нь болохоор нөгөө хүмүүс төр очиж нэрээ бичүүлээд ингэж. Тэгээ нөгөө тал чинь хүрээ дэрэнгүүд кофе таа. Та хэд очиод кофегаа аваад тэгээд танилцах ажил дараагийнхаа ажлыг хийгээд даалгавар өөрийгөө 1 минутын дотор танилцуулаад тэгээд яагаад би энэ 10-ийнхаа дарга болох ёстой юм бэ гэдгээ танилцуулаад тэгээ манай энэ нөхдүүд болохоор сонгуулийн арга техникийг маш сайн мэдж байгаа. Тэр даргыг сонгуулаар айгу нээлттэйгээр ил тодлоор гараа өргөх байдлаар сонгоод оруулаад ирээ. Тэгээд цөмөр энэ чинь 30 минутын дараа цуглараад нөгөө 50 хүнтэйгээ танилцчихъя. Тэр 50-ыг дахиад 5 бүлэгт хувааж байгаа цөмөрөө дараагийн завсарлагаанаа нөгөө анх ярьжсэн зорилготой орчих юм байна. 30 минут байгаа завсарлага 40 минут гэж байна. 4-өөс буцаа цуглах нь шүү. 40 минут. Амжих. За амжуулъя. Баярлалаа. Байна. Тэгэхээр та бүхэнд энэ өгсөн байгаа зөвхөнд биш үү те. Манай энэ хурлын одоо болох гээд байгаа хурлын имийг цаас ба. Миний та бүхэн танилцуулга байгаа. Ийм юу байгаа шүү. Хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг юм ажил төлөвлөх юм гоё календар баг. Хуанлыг ихлээр заавал хятадаар хэлчих гээд байдаг. Тэгэхээр би календар гэдээ орсоор хэлчих гээд байхгүй. Тэгэхээр бид нар нэгэн зохиогоогүй юм чинь тэр календараар нь явуулчих тий. Энэ ажил сайхан төлөвлөлтөд юм ширээний юм баг. Энийг хэрэглэхийг хүсэе та бүхэнд. Тэгэд өнөөдөр энэ хурлын тэмдэглэлийг хөтлөх боломжтой өөрсдөө санал бодлоо хөтлөхөөл нь ардталт нь ингээд зураастаа та бүгд бидний өгсөн байгаа хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг өчигдөр шөнө үйлдвэрлэгдсэн бал байгаа. Тэрнгээр санал бодлоо тэмдэглэж байгаа. Нөгөө 10-ын дарганараас өгөгдсөн үүргүүдээ бол заавал тэмдэглэж авах ёстой гэдэг үүднээс юм хийгээд өгсөн байна шүү. Тэгээд нэгэнт рекламны пауз явсан юм чи би та нарт өшөөнийг юм хэлчихье. Энэ нөгөө утас мутас зураг мураг аваад цөмөрө фэйсбүүкний санаачлага юм чи тэр кармануудыг нь бол хийгээд өгсөн байгаа. Дээрэс нь бол ингээ ширээн дээр календараа тавьчаад
сайхан халуун аяг цаа уугаад ингээд нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг энэ аягандаа одоо толгой доторх бодлоо одоо айгүй тийм эрчимтэй байлгахын тулд тийм аягийг хийж өгсөн байна. Миний одоо дараагийн та бүхэнд хэлэх гээд байгаа зүйл бол сонирхолтой. Нөгөө цөмөрөө сайн нэг эхний даалгавар чинь нөгөө 10 харавтаар хуваагдаад цөмөрөө за дараг гэх арай муухай юм тийм. Юу гэх юм бэ? Холбогч нараа сонгосон шүү дээ. Холбогч нараа бүгдээ энэ ч гарч ирэх юм шиг. Шудраг байсан уу? За энэ жагсах болов нээлттэй хийсэн дээ. Нээлттэй гэдэгтээ бүгд санал нэгж байгаа юм тийм. Бүгд санал нэг байна. За тэгвэл тэнд нэг давхардаад нэг модлын үүсч магадгүй болчиход байна да. Би та нарт шудраг сонгуул яаж явуулдаг одоо үзүүлэх гэдэг. Юу сонгуул биш энэ нөгөө юу сонгуулийн тойрогт байх гэдэг юм шүү. Хамгийн эхний хүн гараа өргөдөө тэр талаас. За цөмөрөө одоо бэлэгдлээ удаад тэр булангаас 5 хүртэл тоолно. Тэгээд 5 хүртэл тоолоод дахиад 5 хүртэл ингээд бүгд тэр хамгийн сүүлийн хүн хаана. За тэр хүртэл 5 хүртэл тоолно. Тоолдоо. За шудраг болсон уу? Шудраг болсон. Алдаа гарсан уу? Алдаа гараагүй. Нэг тэр чи очно бүх нэгтүүд. Тэр биш оччихгүй нэг. Бүгд. Тэр нэг нь гараа өргөөр анхны нэг гэсэн. За 5 гэсэн 5 болсон уу те? За 5 гэсэн хүмүүс бүгд тийш очиж байгаа. 3 хэм байна чи энэ хавцаа 3 тань байна. За 3 гэсэн нааш уу. Бүгдээрээ танилцаа гараа барина. Холбогч нарын холбоо гэдэг. Хоёр нь тийш очиж, дөрөв нь ч өвлтчих. За, тэгээд тойрог болоод. За, болцсон уу те? Гар барьцсан, гараал барина шүү. Тэгээд би энийгээ танихаар хэмжээнд очиж. Манайхан нэг тэр дугааруудыг авчиад тэр өрөөнд биш үү те? Энэ цаатлын өрөөнд та бүгд нөхдөө одоо танилцахгүй зүгээр л гараа бариад харч. Юмкаха урд өмөлөхгүй шүү. За тэгэхээр шүү дээ. Ёо та бүгд шүү дээ. Тэр тэнд нэг өрөө. Тэр хаалганы онгохоо өрөө шүү дээ. Тэнд очиод нэг аяг кофе уугаад санийхаа ажиллагааг үргэлжлүүлчих. Тэгээд яг эхний раундад явагдсан ажиллагаа явагдана. Санал тэнцвэл би хаална. За тийш тэр өрөөрөө явчихдаг. Гүний энэ ч биш тийшээ явуулаа. Бид нар хурлаа явуулна. Дөөсгөн байгуулах хурлаа эхлэх гэж байна шүү дээ. Бид нарт юу хэрэгтэй? Тоолгын комисс. За, тоолгын комиссаа цөмөрөө одоо байгуулна. Надад бол нэг хэдэн санал байгаа. 3 хүнээр байгуулчих цөмөрөө. Болох уу? За, 3 хүн тэгвэл 5 хүнээр. За тэр хуульч 5 хүнээр болохгүй болохгүй гинэ. За тэгвэл 5 хүнээр. Би тэгчээ тэгвэл хуулийн компаниас нэг хүн. Манай компани аудитаас нэг хүн. 3 заалнаас авчаа. Нэгтлэн бодогч мэрэгчлээ хүмүүс гараа өргөдөө. За бүгдээрээ гараад иртээ. Гараа өргөсөн саяны 5 хүн шүү. Эндээс 3-ыг би гаргачих. Манад ажилтдаг хүмүүс явах шүү. За өөрийгөө танилцуулж байгаа. За та бүхэн энэ өдрийн амлан айлтгая. Намайг Баттулга гэдэг мэргэжлийн албан газарт ажилладаг. Үндсэн мэргэжил банкны банк зээлийн эдийн засгийн санхүүч. Сайн байцгаана уу? Намайг Ариун Цэцэг гэдэг Улаанбаатар төмөр замд эдийн засгч мэргэжлийн нэгтлэн бодогч бүртгэлийн магистр. Намайг Мэгмэр Жаргал гэдэг. Би Монгол ээжтэй телевиз ажилладаг. Нэгтлэн бодогч мэргэжилтэй. Тэгэхээр одоогоор өөр ажил хийж байгаа. Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг. ESC хуулийн фирмд хуульч мэргэжил.
сайн байцгаана уу намайг Дэлжин гэдэг ард активийн гүйцэтгэх захирал. За 5 нэр дэвшигч шудраг нээлттэйгээр үүсгэн байгуулах хурлын нэр төртөө бөгөөд хүнд хариуцлагатай тооллогын комиссийн ийм ажлыг хийя гэж гараад ирлээ. Та бүгд маань ерөнхийдөө бол саяны юунаас ойлгомжтой маш их хэмжээний тоо боддог учраас бид хэдийг бол айгүй амархан тоолоо баталгаажуулчих юм. Тийм итгэл бидэрт байна уу? За тэгвэл ингэж хөө сая танилцсны дагуу манай тэр хойно бол нөгөө бичлэг бүгд хийлдэж байгаа протокол хөтлөгдөж байгаа. Тэгээд энийг бид нөгөө нэг хаалттай ард банк гэдэг нууц групп үүсгэсэн байгаа шүү дээ дараагийн тэ. Тэр шатанд орсон хүмүүс нь уншаад танилцаа саналаа өгөх боломжийг бид нар нээчихнэ. Тэгэхээр одоо энэ тавыгаа нэр дэвшүүлчлээ. Татгалцсан юм. Би одоохондоо тоолж байгаа шүү. Багхгүй байна. Төдөлдсөн юм байна. Багхгүй. Бусдын дэмжсэн гэж үзээдээ бүгдээрээ яг нэг бас фото opportunity болоод өргөчлээ. Нэг мандатнууд яраатна. За, болж байна. Баярлалаа. Та бүгдээ ажлын амжилтыг хүсье. Маш их том итгэлийг дааж ажиллах нь байна. Та нар тэр өрөөрөө ороод нэг удирдагчаараа сонгоод тэгээд нэг тэмдэглэл хөтлөх тоолох юм ажлын зохион байгуулалтын асуудал ярих юм. Тэгээд хурлын сүүлд болохоор тооллогын комиссийн протокол шийдвэр гарч ирнэ. Тогтоол гарна. Тэрний дагуу бид нар дөрмөнд одоо бидний батлах дөрмөнд үүсгэн байгуулах хурлын протокол болон бидний хооронд байгуулагдах үүсгэн байгуулах гэрээн дээр тусгагдах маш чухал шийдвэрүүдийг тусгаад олонхын шийдвэрээр дийлэнх олонхын шийдвэрээр 100% саналаар бид нар асуудлуудаа шийдэж явж байгаа. Амжилт хүсье. За бүгд. За манай эхнээс шийдэл төрсөн арвтууд өнчөөлө 100-тод орж ирж байна. 100-тай ахлагч. Шийдвэрээ танилцуулах хүн наашаа төгөөд байгаа. За сайн байна уу бүгд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Яа сайхан бэ гэж байна. Би сонгогдсон гэж хэлж байна. Сайхан өдөр байна. Тэгээд яа сайхан гэж хэлж байгаа юм бэ гэхээр мэдээж юм ихлүүл. Нөгөө нэг ихлэл бол юмны тал нь байдаг гэдэг. Тэгээд ингээд ганцаараа биш ингээд бөөнд бүгдээрээ хамтдаа ингээд ихлүүлж байгаад бас баяртай байна. Тэгэхээр бүгдээрээ мэдж байгаа нэг тийм мөнгө байдаг тийм. Хурдан явъяг бол ганцаараа яв, хол явъяг бол хамтдаа яв гэдэг. Тэгэхээр хүчтэй хамтдаа хол амжилттай явцгаая тийм. Тэгж хэлээ. Тэгээ манай багийнхан болохоор ярилцаад ер нь бол манай багт за банкны салбарын за захирал хийжсэн, салбарын захирал хийжсэн тиймэрхүү улсууд байсан. Мэргэжлийн улсууд байсан. Тэгээд баг дотроос би болохоор өөрөө санал гаргаад за яг банкны хүн биш харин ч эсэргээрээ өөр хүн байя. Тэр хүн бас юм мэдчих сурья тий. Тэгээд бусдаа мэдээлэл өгье. Яг одоо бид нар ингээ үүсгэн байгуулалтад ингээ ийм олуулаа ингээ сууж байгаа ч гэсэн хүн болгон тодорхой хэмжээгээр энэ талаар мэдлэгтэй болоод илүү хяналтаа тавьдаг тийм байцгаая гэсэн тийм өрөө би өөрөө гаргасан. Тэгээд манай багийнхан маань болохоор окей чи болоо гэдэг ингээ өгсөн юм аа. Тэгээ ямар ч гэсэн дараагийн төр бол биш үйлчлэн гэж ойлгож байгаа. Би болохоор 10 дахиад 20 хүнд бол үйлчлэхээр болсон байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн чадлаараа үйлчлэнэ гэж бодож байна. Баярлалаа. Уучлаарай. Энэ 10 гэд би тоогоо буруу бодоод байна уу? Энэ хүн буруу тоолоод байна уу? Үнэхээр банкны биш юм шиг байна те. Йоо 50 гинэ. 50 ч биш те. Тэгээ 100-тай анхны ахлагч юм байна. Тэлмэнд баяр хүргэе. Ахлагч биш юу юм бэ шүү? Холбогч юм биш. Холбогч. За дараагийн холбогч нар гарч ирж байна. Байж байгаа. Би зүгээр яг энэ завшааныг ашиглаад нэг юм зүгээр сануулчих. Дараагийн хурал дээр энэ зүгэндээ таних тэмдэг хийх боломжийг манайхаа яг нуутай нэрээ утас муцаа их та. Эсвэл нэг юм тэмдэглэгээ хийх. Тэгвэл энэ зүгнүүд яг төр. За. Цогоо. За нам галуудын цогод гэдэг. Би 20 дугаар арвтыг төлөөлж гарч ирсэн байгаа. За тэгээ манай сая цугласан
3 номертой группээс нийтдээ 10 хүнээс 5 хүн нэр дэвшээд 5 хүн дээрээ санал ураагаад за 34 дугаар бүлгийн мөнх эрдэнэ болон бүтээрийн санал тэнцсэн учраас дахин санал хураалаа. Энийг нэлээд нээлттэй шудраг тэгээд их өрсөлдөөнтэй зохиол. За холбогч нар маань ер нь дараагийн холбогч бэлэн болсон хүн байвал гарч ирэх юмсаа. Цог бодрох. За сайн байцгаана уу, та бүгд энэ өрөө мэндийг хүргэе. Намайг И Батхүү гэдэг Bridge Group-ийн стратеги төлөв тарифын захирлаар ажиллаж байгаа. За манай 10-таас намайг сонгож өөрсдөө их ашиг хамгаалуулж та бүгдэд мэдээллийг ил тод нээлттэй хүргэх зарчмыг гол нь хангаж ажиллаарай гэж өөрөсөн байна. За 3 нь гараад ирлээ. Одоо нэг 2 байх хэвээр байна. Сайн байна уу? Намайг Батсангил гэдэг. Би төрийн албаагч, уран бүтээлч, сошиал медиагаар идэвхтэй холбох үйл ажиллагааг ирэх өдрүүдэд явуулнаа. Амжилт хүсье. За сүүлчийн хамгийн тэнцвэргүй хувирлт тэнд явагдсан юм аа таньс. Багхгүй байна. Хүлээж тоолгын комиссар хооронд ажиллаж байгаа. Гарснаа дуу. Дөнгөж танилцуулаад тоолгын комиссар. За, хүсэн хүлээсэн хүмүүс маань гарч ирлээ. Хамгийн ширүүн өрсөлдөөнтэй юм хэсэг байлаа. За манайх хоолой жоохон сүйцэн багш манайх онцлоо. Хамгийн их олон үнэтэй буюу 11 үнэтэй байсан. Тийм учраас хамгийн сүүлдлээ. Сүүлийн дивэний ачаа хүндэгчээр хамгийн их жинтэй яарлаа. Нийт олонхийн санал авсандаа баяртай байна. Тэгээд 11 үнийхэн бүх холболт менеж бүх координацийг нэр төртөгөөр маш хурдан эрчтэй өнөөрхтэйийнэ. За эндээс нэг баяр хүргэе. Амжилт хүсье. Би энэ чинь нэг зүйлийг тайлбарлач. Энэ 100-ын холбогч нар шүү. Юу гэхээр 10 хүнтэй харьцсан цаашаага утсаар ярина. Одоо мэдээллийг дамжуулна, асуултыг нааш нь явуулна. Гэхдээ тэр цаана нь болохоор нөгөө сайн энэ хүмүүсийг сонгосон хүмүүс нь бас 10 хүнийг холбох ажлыг хийж байгаа 10-ын холбогч нар байна. Тэр холбогч маань болохоор цаашаага яг одоо grassroots гэдэг одоо юу гэдэг юм бэ? Анхдагч одоо манай үүсгэн байгуулагчдад мэдээллийг хүргэх, эргээд мэдээллийг нааш нь өгөх тийм боломжийг бол бидэнд олгох юм байна. Гэхдээ энэ ч би нэг тайлбарлах гэдэг зүйл маань юу гэхээр бид нар өнөөдөр энэ хурлаас 5 хүнийг төр удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх юм процессыг явуулж байгаа. Би тусад нь нэр дэвшүүлэх процесс явуулна. Тэрэн дээр заалнаас хүмүүс нэрээ дэвшүүлж болно. Гэхдээ саяны энэ 10-ын системээр болов энэ эхний энэ 5 хүн маань бол удирдах зөвлөлийнхаа төр одоо нэг хууны дэлгэцтэй хурал хүртэлх тийм ээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн үүргийг гүйцэтгэх тийм сонгуульд бол оролцох хэрэгтэй олж авч байгаа гэж ойлгож байна. Тоолгын комисс тэр болтол асуулт. Заалан сууж байгаа хүмүүсийн одоо бараг 70% нь эмэгтэйчүүд байна л да. Тэгээд эмэгтэйчүүдийн төлөө ерөөсөй байх болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас би бас эмэгтэй хүний хувьд бас дуу хоолойгоо хэлье гэж бодож байна. Сая би бол бүлэгтээ гарах гэж нэлээд үзлээ. Тэгээд яг эмэгтэй хүнийг сонгохгүй зарим нь бүр шууд тийм дэвшүүлээд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр айгүй харамсалтай байна. Бас бид нар аливаа юм эрэгтэй эмэгтэй тэгш оролцох бас байх хэрэгтэй. Тэгээд гүйцэтгэх ажил дээр болохоор эмэгтэйчүүд байгаад идэг. Өдөрт евро төвшөнд очихоор дандаа эрэгтэйчүүд болчихдог. За би тоолгын комиссийг үүстэй те нэг тоо хэлхийг мэдчихэж байгаа. Тэр нь 500-аас 510-ын хооронд байх юм. Тэгэхээр тэрнийг протокол дээр нь бөглөөд явуулчин тэгээд эрц 500-аас 500-гийн 10-ын хооронд байгаа гэдээ турлаа эхлүүлэхийг зөвшөөрч байна уу? Тэр хэд ажиллаа хийхгүй. За хурлаа тэгвэл эхэлсэн тооцъё. Хилцэх асуудлыг танилцуулна гэж байна. Бид нар хаалттай хувьцаат компани үүсгэн байгуулах
тухай танилцуулга юм. Дөрмийн төслөө хэлэлцэж батлана. Энэ дээр дөрмөнд нэг юм байгаа шүү. Дараагийн асуудал нь зарласан хувьцааны тоо нэгч үн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох нь дөрмөн дотроо явж байгаа юм шүү. Тэгэхээр энийг дөрмөн хэлэлцэхтэй цөмөрөө нэг тусгаалсан асуудал болгоод чухал асуудал учраас саналуудаа хэлээд болвол санал нэгтэйгээр тэр тоонууд дээр тогтоод явчихна. Та уцаагаа удирдах. За, гендрийн тэгш байдлыг хадгалсан төлөөлөл удирдах зөвлөлийг төр төлөөлөл удирдах зөвлөлийг сонгох асуудал байна. Мөнгөний удирдлагын зарчмаа цөмөрө тогтоод ярилцсан. Мөнгөний удирдлагын бид нар мөнгө цуглуулсан байгаа та бүгдээс. Тэрний удирдлагыг яг одоо яаж хэрхэн явуулах юм бэ гэдгээ цөмөрө нээлттэйгээр ярилцаад зарчмаа тогтно. Зүгээр банкны дансанд байж ирсэн ч гэсэн тэрэн дээр зарчим гэсэн үг, тэрийг тогтно гэсэн үг. Хувьцаа захиалах нөхцлөө батлна. Дараагийн хурлын товыг тогтно. Хурлын дундуур нэг завсарлага явах юм байна. Тэр дундуур манай тоолгын комисс дөнгүүдийг танилцуулаад, санал хураалтын дөнгүүдийг танилцуулаад, тогтоолын төслүүдийг танилцуулаад батлуулах юм байна. Үүсгэн байгуулагчтай хурлын тогтоол шийдвэрийг танилцуулна. Хурлаа хаагаад оройныхоо хоолнд цөмөрөө орж iPhone-ийнхаа суглаанд АЦ-мөрөө шалгана. Болж байна уу? Болж байна уу те? За, асуулттай юм байна уу? Саналтай юм байна уу? Багхгүй бол батлахгүй гэсэн хүмүүс нь гараар өгдөө. Төдөлцнээ мэдэхгүй байх гэсэн хүмүүс нь гараар өгдөө. Багхгүй бол 100%-аар 501. Эрц болохоор ийм баг юм байна. Мандат авсан 509 хүн байна. Би яг онсон биш үү? Тэгээд нэг бүлэгт нөгөө 11 хүн сенатор байсан. Тэр чинь тэгэхээр 100-тай холбогч биш. 109-тэй холбогч болж гарсан юм байна. Тэр нь би олох юм биш бас. Аргатын системийн тооллого гэхдээ 463 хүн оролцсон гэдэг юм дээр. Би болохоор нэлээд юм арчилсан хүн боловч өөрийгөө нэр дэвшүүлж байгаа. Өөр нэр дэвших хүмүүс байна уу? Хурал дарга. Нэмхэ хахаас босны бол гаргаж гараар өгөхгүй байх л таа гэж. За тэгэхээр яг тоглоомгүй энэ ч даргаа болоод протоколоор сонгодог. Би энэ хурлыг даргалах саналтай байгаа. Тэгээд та бүгд мандат өргөд батлана уу? Манай тоолгон хүмүүс. Татгалцсан хүмүүс байна уу? Төдөлсөн хүмүүс байна уу? Татгалцсан хүмүүс нэг байна. Багхгүй байна. Төдөлсөн хүн багхгүй байна. За баярлалаа. Та бүхэн итгэл өгсөн явдал. Би тэр ажиллаа. Баярлалаа. Тэгэхээр энэ ажлыг хийх юм итгэл хүлээлгсэн явдал дахиад баярлалаа. Эхний асуултан дээр бид нар алтай эко үүсгэн байгуулах тухай шийдвэр хуулийн нөхцөл үндэслэлийг бол танилцуулах хүн маань бол манай баяраа хуульч байгаа. Гэхдээ тэрний өмнө бид нар та нарт нэг ерөнхий мэдээлэл өгөх нэг танилцуулга бэлтгэсэн байгаа. Хэвлээд зөвхөн ЧЭЦ нэг жижигхэн танилцуулга. Тэрнийг харж байгаа. Тэрнийг харахгүй дэлгэцэн дээр харагдаж байгаа гэж байгаа хүмүүс дэлгэц рүү харж байна. Тэгэхээр цөмөр санхүүгийн салбарын талаар нэг тодорхой ойлголттой болох боломжтой. Би бүх тоог нь бол ярихгүй. Өндөр өсөлттэй, өндөр ашигтай энэ салбар. Энэ бол бодит гүйцэтгэл. Монгол улсад өнөөдөр нэг 15-6 даатгалын компани байгаа, 50 брокер, дилерийн компани, үнэ цасны компани байгаа. 500-аад банк санхүүгийн компани байгаа. 14-5 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа. За нэг 200 гаруй хадгалан зээлийн оршоо байдаг. Ламбард болохоор нэг 2000-аад байд юм уу? Тусгай зөвшөөрөлтөй болсон санхүүгийн зохицуулалт юм. Зохицуулалт нь болохоор Монгол банкнаас
санхүүгийн зохицуулах орооноос зарим асуудал дээр одоо бүртгэлтэй холбоотой асуудал дээр сангийн яамнаас асуудлуудыг бол хянах зохицуулах ажлыг бол явуулдаг. Бусад салбаруудтай харьцуулахад бол өсөлтийг нь та нар харж байгаа хамгийн өндөр өсөлттэй. Үндсэндээ эдийн засгийн хямралтай байсан он жилүүд тэгээд ингээд тэр тоонуудыг харахаар ганц өсөлттэй, нэлээд өсөлттэй байгаа газар нь бол банкуд байдаг. Цаашаа. Дараагийн слайд. Та нар энэ нийт хөрөнгө, өөрийн хөрөнгө, ашигын өсөлтүүдийг бол харж болж байгаа. 14 онд нийт банкуд маань энэ яаж вэ? Ашигтай ажилласан. Өөрийн хөрөнгөний дундаж өгөөж нь 19%-тай. 2014 онд ашигын одоо абсолют дүнгээр бол ашиг нь мөн нэмэгдсэн. 2015 оны дүн тоонууд бол байж байгаа. Гэхдээ материалын том өөрчлөлтүүд бол гараагүй. Банкуд алдагдaltaй ажилддаг. Ёсгүй системийнхаа 1-2 жижиг банкуд тодорхой хугацаанд буруу бодлого явуулснаас болоод алдагдaltaй 1-2 жил явсан тохиолдол байдаг. Гэхдээ тэр нь өөрөө автоматар одоо систем тохируулга хийгээд дөрвийн сан нэмэгдүүлэх эсвэл зарим нэг үйл ажиллагааны хязгаарлах тийм алхмууд төв банкнаас авчдаг учраас бол тэр нь өөрөө асуудлыг зохицуулаад явчихдаг. Цаашаа явж. Энд Төрийн банкны мэдээллийг оруулсан. Төрийн банк энэ онд хувьчлагдах тийм төлөвлөгөөнд орсон байж байгаа. Тэрний 25%-ийг нь сангийн яам эзэмшдэг. 75%-ийг нь хадгаламжийн даатгалын корпорац нөгөө өмнөх дампуурсан банкнуудын активыг авахтаа өөрсдөө тэрийг ингээ авсан тийм байдалтай байдаг. Тэгээ мэдээлэл нь бол энэ тавьсан байна. За хас бол яг энэ ч мөн орхон дамжиггүй. Энэ мэдээлэл нь бол нээлттэй мэдээлэл шүү. Зөвхөн вебсайтн дээр нь Монгол банкны сайт юм дээр жилийн тайланд орсон байгаа мэдээлэл. Энэ онд бол Хас банк одоо сүүлчийн мэдээгээр 11-р сарын байдлаар 20 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Ашиг нэг муу мэдээ байгаа та нар. Энд ногдол ашиг авах гэж ирсэн хүн бол байгаа. Юу гэхээр банкн дээр ашигыг ногдол ашигаар хийдэггүй. Би маш олон жил банкнд ажилласан, маш олон жил хувьцаа эзэмссэн. Ногдол ашиг авч байгаа. Ашигыг юугаар хийдэг вэ гэхлээр оруулсан хөрөнгө оруулалтын дээр хийдэг. Оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг тооцдог. Тэгээд өгөөж нь боллоогүй би нөгөө хурдлын ихэнд хэлсэн шүү дээ. Бид нар хувьцаагаа зарж байгаа гэдэг. 30 байсан юм ингээ зараад. Өгөөж нь тооцож хагаад яг зөв үн таархлаар зараад байдаг. Тэрнгээр ашиг авчдаг. Энийг би та нарт айгүй энгийн жишээгээр тайлбарлаж чаддаг. Яагаад тэгдэг вэ? Нэгдүгээр арилжааны банк өсөх ёстой. Томрох ёстой. Томрох тутамд олон нийтээс мөнгө татдаг. Гэхдээ тэр олон нийтийн мөнгийг хамгаалахын тулд тэнд эрсдлийн хавчуургыг хийж өгдөг. Хавчуурга зөөлөгч тэр нь өөрийн хөрөнгө байдаг. Хувьцаа эзэмшигчдийн оруулж байгаа дөрмийн сан, нөөц сан, ашиг болон бусад энэ өөрийн хөрөнгөнд орж байгаа мөнгө ороод тэр нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалдаг мөнгө байдаг. Эрсдэл тунвал хадгаламж эзэмшигч эхэлж мөнгө аваад дараа нь хувьцаа эзэмшигчд мөнгө авах байдлаар зохион байгуулагдсан. Өөрийн хөрөнгөнд ашиг ороод яваад байт юм. Хэрвээ хадгаламжаа өсгөж байгаа бол бид нар өөрийн хөрөнгөө дагуулад өсгөөд яваад байх ёстой. За ойролцоогоор 1 төгрөг хувьцаа 10 төгрөгийн хадгаламж оруулж ирж болдог банкн дээр. Олон улсын одоо жишээ Монголч гэсэн тийм. 1 10. Тэгэхээр би өөрөө 1 төгрөг хийчихэд гадны хүмүүсээс 10 төгрөг авчиж болдгоо гэсэн тийм үг. Тийм учраас энэ зохицуулалттай салбар. Яг л гэхээр хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй хадгаламж эзэмшигчид саналын эрхгүй зөвхөн хүүгээ. Тийм. Яагаад ногдол ашиг хуваарлтгүй нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь өөрөө ашиггүй ногдол ашиг авах. Тэгээ одоо санхүүгийн хувийн хувьд хэлж байна. Надад ашиггүй. Яагаад гэж
Би энэ ч яг нэг оруулчаар гэсэн бид нар нэг ажилдаа дарагдаад оруулж чадаагүй тэр тоогоор нь харуулж. Тэгээ та нар төсөөлөх гээд эсвэл дэвтэр дээр чинь байгаа шүү дээ нэг зай. Тэрэн дээр бичээд үзээ. Би зүгээр нэг жишээгээр хэлчихэ. 100 төгрөг байна те. Бид нар одоо өөрийн хөрөнгө 100 төгрөг бай гэж бодъё. Би энэ жил 20 төгрөгийн ашиг хийжлээ. Нийлбэр нь манай өөрийн хөрөнгө тэгэхээр хэд болох вэ? 120. Тэнгүүт би сонголт хийж болно шүү дээ хувьцаа эзэмшигчээр. Ногдол ашиг төлнө. Эсвэл ногдол ашиг төлөхгүй. Төлнө гэвэл аавна гэж байгаа. Хувьцаа эзэмшигчд аавна гэж болно. Гэхдээ төлөөлөл удирдах зөвлөл ногдол ашиг өгөхгүй гэж шийддэг. Банкн дээр хийхдээ. Энэ тууцсан шийдвэр байдаг. Өг нь өгөхийг шийддэг. Яг гэвэл тууц бол компани эрх ашигын үүднээс ажилдаг. Нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашигын үүднээс ажилдаг. Миний нэр дэвшүүлж байгаа хүмүүс бас энийг сайн сонсоо. Өөрийнхөө төлөө биш. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө биш. Нийт одоо энэ байгууллагын төлөө ажилдаг. 120. 20 өгчийгээ шийдчихэл энэ онох ашиг хэд болох вэ? 100 болчих. Тэнгүүт бид нар татан төвлөрүүлэх хөрөнгө маань 1200 байж болох юм маань 1000 гэсэн үг шүү дээ хязгаарлагдаад. Тэгвэл бид нар дахиад гаднаас 200 оруулж ирж ижил 1200 руу авч шүү дээ. Татах гадна төвлөрүүлэх хөрөнгө гэдээ нэрлээд байдаг юм. Зээл, хадгаламж, харилцах гэдэг зөндөө юм. Тэрийг бол та нар түрүүн тайлбарлаж учраас ойлгож байна. Миний хэлэх гэж байгаа зүйл бол юу гэхээр энэ төрийн банкны хувьчлалын тэр тоон дээр ч гэсэн харагдаж байгаа. Банкны хувьцаа ихэнхдээ өөрийн хөрөнгийн үржүүлбэрээр зарагддаг. Үржүүлбэрээр. За хоёроор зарагдж байгаа банк бай гэж бодъё те. 120 тэрбум төгрөгийн заавлаа тэрбум болсон. 120 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банк хоёрын үржүүлбэрээр хувьцаагаа өгж авч байгаа бол зах зээлийн үнэ хэд байх нь? 240 тийм үү? 240. Хэрвээ 20 төгрөгийн ногдол ашиг олгочвол тэр байгууллагын зах зээлийн үнэлгээ хэд болж байна? 200 болчихж байгаа. Та нар хувьцаа эзэмшигч байсан бол айгүй энгийн нэг тооцоо хэлтэй. Хардаа. Бичиж байгаа үстэй зарим би нөө харуул айгүй их мэдэрнэ гэж бодоод байгаа байхгүй. Нөө өөрийгөө яаж хохироож байгаа ногдол ашиг авч байгаа хүмүүс 20 төгрөг авчаад 40 төгрөг алдчихж байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр авахгүйгээр авчаад өөрийнхөө хувьцааг зарцсан бол 240-оор зарчих байсан юм дээр авчаад үгүй би энэ чинь нөгөө 20-ыг авчий гэд 20 төгрөг өөртөө авангуудаа нөгөө талаасаа нөгөө халааснасаа 40-ыг өгчөж байгаа байхгүй. Яг тэгвэл хувьцаачин бол өөрөө хөрөх чадвартай мөнгөний нэгж гэдэг нэг өмчлөр хэлж байгаа тийм нэг юм. Тийм учраас би та бүхэнд энийг анханаас нь хэлж байгаа. Цөмөр хүлээлт айгүй зөв байх хэрэгтэй. Бид нар яг нэг тогоонд нэг завин дээр суудсан байгаа хүмүүс. Удирдах зөвлөлд орж ирж байгаа нөхдөө төлөөлөө удирдах гэдэг тэр зарчмаар юм. Бүх нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргана. Тэгж найдаж чинь зөв засаглалаа тогтцоогоо тэгж явах хэрэгтэй. Хариуцлагын нөгөө дэнчин ч гэсэн маш их өндөр энэ дээр банкн дээр бол. Гэхдээ тэр хүмүүс энэ цугларсан байгаа бүх хүмүүсийн итгэлийг аваад хамгийн зөв шийдвэр гаргаж байгаа гэдгийг та нар очиод нөгөө дараагийнхаа доотлын одоо дараагийн хуралд ирэх хүмүүстээ зөв ойлгуулаарай. Ногдол ашигын төлөө орж ирэх хэрэггүй шүү. Цөмөрөө энэ чинь хөрөнгө оруулалтын өгөөжийн төлөө орж ирнэ. Ногдол ашиг гэдэг буруу бодлого би миний хувьд бол цөмөрөө урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа. Оруулж байгаа мөнгө маань зөв яваад байвал тэр үржүүлбэрээр өсөөд байгаасаа. Энд чинь нэг тэр үржүүлбэрийг тайлбарласан нэг слайд байж байна. Энд чинь дахиад би та нарт хэлээ. 92, 80, 101, 41% жилийн дундаж өгөөжүүдийг харуулсан байж байна. Энэ хөрөнгө оруулагч А, Б, В, Г гэдэг хөрөнгө оруулагчид нь бодиттой хөрөнгө оруулагч. Бодиттой 2005, 6, 8 онд хөрөнгө оруулалтаа хийсэн. 2009 онд бүгд зараад гарсан. 2009 онд юу болов? Lehman Brothers гэдэг том хөрөнгө оруулалтын
Дэлхийн одоо Нью-Йорк төвтэй байсан банк дампуурсан. Тэрнээс хойш дэлхийн subprime mortgage кризис гэдэг юм болсон. Бүгд хаяад гарсан. Гэхдээ гарахтаа ингэж гарсан. Жилийн 92, 80, 101, 41. Энэ бол нөгөө миний тэр нөгөө саяны та бүгдэд үзүүлсэн жишээний үр нөлөө. Яг гэвэл 120 дээр бид нар дахиад 1200 татаж оруулж ирнэ. Тэрэн дээр дахиад ашиг хийхэд тэр маань 132 болоод явна. Дахиад 1320-ыг татаж оруулж ирэх боломжтой болоод байна. Тэгээд тэр нөгөө хүүний зөрүү гэж байдаг. Энэ чинь бол leverage гэж ярьдаг. Өөрийн өрөнгөөр leverage босгож байгаа, зээл хадгаламж харилцах оруулж ирж байгаа. Тэрнийг нөгөө талдаа зээл өгөөд тэр зөрүүнээс нь олж ирж байгаа ашиг нь харин одоо сайн мэдээ. Нөгөө нэг би та бүхэнд хэлсэн нөгөө 20 гэдэг ашиг чинь болж биднэрт орж ирж байгаа. А тэрийг сайн менежменттэй, эдийн засгийн орчин сайн, зах зээл биднийг сайн хүлээж авч байвал үржүүлбэр нэгээс дээш байвал бид нар сайн ажиллаа хийж гэнэ гэсэн үг. Захирал менежер 1.2, 1.5, 2 хамгийн дээдлэлтаа миний одоо карьерт хийсэн энэ өгөөжийг хийжсэн үед 275-аар зарагдчихсан. Үржүүлбэр өсөх тусам өөрийн хөрөнгө орсон 1 төгрөг болгон үнэтэй болоод 3 урчвал 1 төгрөгч 3 төгрөг болчихно гэсэн. Тийм байж байгаа мөнгө. Дээрээс нөгөө ашгууд чинь нэмэгдээд энэ анх оруулсан мөнгө нь ийм байж байгаа. Ийм хойр өсөөд энэ худлаа мэлтэй. Дэлгэцэн дээр гардаг. Юу тэгээд зараад гарахад бол ийм өгөөж мэдээж хэрэг нь бол татварын өмнөх. Гэтэ энэ хүмүүс бол татвар төлөөгүй. Ганц татвар төлсөн нь бол яг бид нар бас их сонир юу гэхээр энэ байшинд сууж байгаа байхгүй. Туушин манай хувьцаа эзэмшигч байсан. Тэгээд энэ дотор бас тооны явж байгаа. За цаашаа явчих. Манай зөрөх тах унтраач бат. За дараагийн. Дараагийн слайд. Сая та бүхэн кино үзсэн ерөнхийдөө банкыг бол байгуулж болохоор юм шиг санагдсан уу? Тэр кино үзсэн хүмүүс болох уу? Боломжтой. За би энэ түүхийг бол одоо ярихгүй та нар гэртээ очиод уншаарай. Энд ч зүгээр нөгөө ард санхүүгийн нэгдлийн нөгөө өгөөжийг би өмнө ярьсан учраас бас орхичих. Хас банкны тухай киног нь үзэж учраас орхичих. Намайг бол бүгд мэдчихэж байгаа учраас бас орхичих. Одоо тэр ард банк гэсэн слайдыг гаргаад ирсэн юм байна. Энэ нэг юм слайд байна. Тэгэхээр бид нар санаа нь бол юу вэ нөө гэхээр цөмөрөө нэг юм дундаа ард банк гэдэг банктай болчоо гэдэг санааг өвтлөд ороод ирсэн байж байгаа тийм үү. Тэр нь Монгол улсын 3 сая хүнд үйлчлэх тийм боломжтой банк болчих. Өөрсдийнхөө бий болгосон баялгаа өөрсдөө хүртдэг тийм зарчим дээр тулгуурлаа үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны тогтвортой. Өчигдөр бид худалдаж авсан тодорхой хувийг нь худалдаж авсан Монгол шуудангийн сүлжээгээр дамжуулаад санхүүгийн үйлчилгээгээ нөгөө саяны хэлдэг 3 сая иргэндээ өргөх тийм болцоогоо хангачих юм. Ардчилсан шударга нээлттэй тэр удирдлагын зарчмыг цөмөрөө зөв компанийн засаглалыг гэршүүлчихээ. Дэвшилтэд хамгийн сүүлийн үеийн техник технологиг үйл ажиллагаанд ашиглая. Facebook-аар цугларч чадсан юм чинь цөмөрөө Facebook-аар мөнгөө тушааж чадсан юм чинь Facebook-аар зээлээ олгож болно гэж би бодож байгаа. Тэгэхээр та бүгд маань тэрэн дээр эргэлзэхгүй байж болно. Бид нар Facebook-аар зээл олгодог тэр алгоритмыг ашиглаж байгаа найз нарын тоо хэдэн жил байснаар мэдээллүүдийн цуглуулад математик загварт оруулж байгаа зээлжих чадварын тогтоодог тийм зээлийн зэрэглэлийг тогтоодог програм байж байгаа. Тэрнийг бид нар оруулж ирж байгаа. Үн цэнийг бий болгоно. Мэдээж хэрэг саний миний ярьдаг үн цэнийг бий болгоно. Үн цэнийг бий болгохын тулд миний саний ярьдаг тэр стратегийн түнш болгох сүлжээ шуудан. Нөгөөх нь болохоор нөгөө техник технологи бид нарт нөлөөлөх хэрэгтэй. Яг гэвэл бид нар өрсөлдөн бид нар зардал бага байх хэрэгтэй. Хэрвээ салбаргүй байвал зардал бага байна. Би танарт нэг жишээ хэлж. Энэ бас нээлттэй мэдээлэл учраас Хас банк 2015 онд зөвхөн
700-800 үнэ ажилуулахын тулд салбаруудаа 120 гаруй салбаруудаа ажилуулахын тулд 60 тэрбум төгрөг зарж байгаа үйл ажиллагаанд зардаг. Тэрнийг зээлд төлж байгаа хүмүүс бүгд гаргаж ирж байгаа. Нөгөө гүүний нөгөө асуудал байдаг шүү дээ. Тэр хүмүүс чинь цалин авах хэрэгтэй шүү дээ. Байшин төрөсөх хэрэгтэй. Хамгаалалт ажилуулах хэрэгтэй. Цахилгаан, дулаан гэдэг. Тэгэхээр бид нар аль болохоор тийм зардлаас зайлсхий. Тэгэхээр нөгөө нэг бидний саяны тэр явуулдаг энэ миний хэлдэг тэр аргачлал дэд үтцүүлүүд өөрөө айгүй их чухал үүрэгтэй болно. Манай энэ ч давхраа гэдэг нэг хүн сууж байгаа хэвээр давхар баяр. Гараа явцсан ч үгүй. Тэнд сууж байна. Тэр давхар баяр гэдэг хүн хаашаа нэг төр гараад ирж. Давхраа маань өөрөө нөгөө хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоог төлөөлж байгаа. Би биш тэ танад бүр одоо нэг галчин гайхамшигтай юм билээ. Банкны хамгийн том эрсдэл юу байдаг вэ? Балансан дээр байдаг эрсдэл. Зээлийн хэлж байна. Энэ өөрөө хэлсэн юм. Тэнд хэлсэн. Зээл байдаг. Яг л тэгэхээр 100 төгрөг оруулж ирлээ бид нар байна шүү дээ. 70-ыг нь зээлээр өгчдөг байхгүй. Шал танихгүй хүмүүсийн мөнгийг цуглуулчаа. Шал танихгүй хүмүүс зээл өгчдөг. 70-ыг, 100-ыг, 70-ыг. Тэгээд хамгийн том эрсдэл нь юу гэж? Тэр 70 нь хязгаарч орж ирэхгүй байх гэсэн. Орж ирэхгүй бол юу болох вэ? Нөгөө талдаа бид нар чинь 100-г хүмүүст өгөх ёстой байдаг. Тэрний 20 нь манай хавцаа эзэмшигчдэг байлаа гэхэд 80-ыг өгөх ёстой байдаг. Тэгээд нөгөө нэг ардын за одоо муу яа. Гэтэ ардын шүү. Юу эдийн тэнгэрч байт юм уу? Нөгөө төв Азч байт юм уу? Шуудан, анод, зоос гэдэг ингээд нөгөө айгүй азгүй тийм түүхтэй байгууллагуудын замаар ордог, зээлүүд төлөвлөж чадахгүй. Би танарт гайхамшигтай энэ санааг танилцуулж байна, давхар хоёроо танилцуулж байна. Давхар хоёрын оролцоотойгоор бид хоёрын одоо хамтарч ингээд нөгөө явуулдаг тийм их сүлжээ байна. Тэр нь болохоор франчайз хадгалан зээлийн оршуудын сүлжээ. Бид нар юу хийе гэж байгаа вэ гэхээр зээлийн эрсдлээс салчиг гэж банк үйж зээлийн эрсдэлгүй. Одоо зээлийн эрсдэл багхгүй. Нөгөө 70-аа бид нар олгохдоо шүү дээ. Хуу хүмүүст бизнесүүд өгөхгүйгээр нөгөө эрсдлийн тарааж байршуулж байгаа манай гишүүн банкус банк хадгалан зээлийн хоршоодод бөөний зээл өгч. Иргэн төлөлцөө. Яг өнөө хүртэл. Одоо ингээд нэг 500 хүнтэй хоршоо байлаа гэхэд тэд нар тэр хүмүүсөө таньдаг учраас өөрсдөө цаашаа зээлүүдээ олгоно. Бид нар болохоор тэр 500 хүнд тохирсон үедээ 5 сая долларын ч юм уу зээл өгч. Тийм л. Болж байна уу те? Санаа. За, баярлалаа. Ингээд манай үн цэнийг бол ашигаар юм. Нөгөө талдаа эрсдлээ зөв удирдах бид нар үн цэнийг бий болгоно. Хийх бол боломжтой. Энэ банкыг би түрүүн ерөнхийдөө тайлбарлалцсан те. Хамгийн энгийнээр ингээд нөө одоо вижюал байдлаар харагдахаар ингээд тайлбарлал. Нөө баланс чи ийм л юм байна. Банкны баланс юу гэдэг вэ гэхээр энэчнээс баруун гараараа үгүй тийм баруун гараараа хадгаламж авцсан, хувьцаа авцсан. Нэг төр биш үү? Доор өөрөө ингээд яриадсан. Нөгөө талд нь болохоор балансан дээр нь юу гэдэг вэ? Бэлэн мөнгө, зээл, тэгээд нэг үндсэн хөрөнгө одоо бусад янз бүрийн хөрөнгө. Энэ ингээ хоёулаа төлцөө байдаг байна. Тэгэхээр манай банк ч гэсэн хэрвээ байгуулагдвал иймэрхүү баланстай байна. Энийг нөгөө эрсдлийн удирдлага гэдэг нь бүх хэсгүүд дээр эрсдэл байгаа. Тэгээд дээрэс нь хоорондоо харилцаа уялдах эрсдлүүд байгаа. Тэр нь одоо баланс актив басын удирдлагч гэдэг юм уу? Тийм эрсдлийн удирдлагын арга механизм болоо. Тэрийг мэргэжлийн хүмүүс хийж. Банк бол нэг хүнээс мөнгөийг аваад нөгөө хүнд өгдөг тийм байгууллага. Явц дунд нь бол тодорхой хэмжээний ашиг хийдэг. Гэхдээ улсын одоо хувьд бол онцгой объект гэдэг хуулинд заасан байдаг тийм тусгай зөвшөөрлөөр нэлээд нарийн мэргэжлийн хүмүүсийг ажилуулдаг тийм байгууллага. Банк төгөөлөө шүү дээ тий. Зээл олгодог, мөнгө татдаг бол одоо би танарт айгүй хачи юм л гэж байгаа шүү.
банк гэж нэр нь биднэрт хэрэгтэй болов бид нарт тэр үйл ажиллагааг сонирхож байгаа болов. Үйл ажиллагаа нь хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгвэл биш үү те баг бид нар одоо энэ чинь банк усууд, хоршоод, ломбарднууд, үн цаасны компаниуд, даатгалын компаниуд бүгд тодорхой хэмжээнд банк юм байна. Яг л гэвэл нэг хүнээс мөнгө аваад нөгөө хүнд нь өгдөг тэр функц. Тийм байна. Тэгэхээр нөө банк гэдэг тэр нэг амар ингээд нэг юм нууцлаг тэгээд юм хол тэг нэг ойлгомжгүй тэгээд банкны одоо эзэн болчвол гэдэг ингээд би энэ ч та нарт юу гэж болж байгаа гэвэл банкны арчлалыг явуулж байна. Демократизац. Цөмөр банкыг нэг амар бүр ингээд нэг дахин шүттэй ингээ ойлгодгүй үрж болдгоо тийм юм гэдгээ болоо. Зүгээр юу хийдэг вэ гэхээр одоо бидний дунд байж байгаа одоо банк ус мустай хүмүүс зөндөө байж шүү дээ. Оршоод гişүн. Тэр чинь банк шүү дээ. Банк гэдэг чинь зүгээр нэг Италид ингээ мандаг гарч байгаа. Энэ хоёрт сууж байгаа хүмүүс мөнгөнөөс цааш нүгэлцдэг байсан юм аа нэрлэлсэн юм байна. Тэгвэл би нөгөө энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр та нар бол кино үзсэн байгаа яаж байгуулж болохыг бол харсан. Өнөөдөр энэ ч бид нар бол мөнгөний удирдлагын зарчмыг бас ярина гэдээ тохирцсон байна. Тэгвэл өнөөдөр бид нар шууд 50 тэрбум төгрөг бүрдүүлж байгаа банк байгуулах тэр ажлыг хийх үү эсвэл бол өнөөдөр бид нар тойроо замууд байна уу гэдгийг бас бодож байгаа. Мөнгө бол хөдөлж байгаа шүү дээ. Эргэлдэж байгаа шүү дээ. Ашиг олж байгаа шүү дээ. Танараас би мөнгө авсан энэ ч удирдна гэдэг ингээд чадна гэдээ ячиж байгаа бол нэг ч өдөр мөнгө сул өвдөж байгаа юмсгүй. Тэгвэл юу хийх ёстой вэ? Тэр 50 тэрбумдаа яаж өрөх юм? Банкаа арилжааны банк гэдэг зорилго дэвшүүлж байгаа бол тэр зорилготой хязгаар өрөх яаж өрөх юм гэдэг зөмөрөө өнөөдөр энэ хурлаар ярилцах ёстой. Функцүүд нь бол үндсэндээ адил ганц хоёрын нэг тусгай зөвшөөрлөөр ингээд хасцсан байж байгаа. Бусад байгууллагууд энэ ч банкус хадгалан зээлийн оршоод оруулж ихтэй өшөө байгууллагууд байна. Яг одоо тэгэхээр зурчлал бол шүү дээ. Зөвхөн хоёр хүний хооронд явагддаг юм шүү санхүүгийн зурчлал. Санхүүгийн зурчлал цаг хугацааны хувьд явагддаг. Цаг хугацааны хувьд явагддаг яг юу гэж бодож байна? Хэрэглээгүй шүү дээ. Зээл авч байгаа хүмүүс өнөөдөр л авчирж байгаа ирээдүгээс, ирээдүйн орлогоос. Хадгаламж хийж байгаа хүмүүс хэрэглээгээ ирээдүйн рүү өнөөдрийн орлогоо хадгалаад ирээдүйд хэрэглээгээ банк тэр чи яадаг вэ гэхээр цаг хугацааны хувьд таны санхүүгийн их усрыг зуучилж өгдөг. Би дараа жил хурж ирээд энэ цуглуулсан мөнгөөр юм аавна гэж хэлж болно. Эсвэл бол би одоо танараас мөнгө аваад тэр машинаа аавна гэж хэлж болно. Тийм л зурчлалыг явуулдаг. Цааш явж. Яг энэ ч бол ард банк байгуулах янз бүрийн зам хувилбарууд байгаа. Энийг та бүгд бас бодоорой. Би аль нэгийг нь ингээд тгий гэж хэлмээр байна. Цөмөр нийтдээ ярьж байгаа зөвлөж байгаа энэ замыг сонгоё гэж шийдчих хэрэгтэй. Яг тэгэхээр бид нар бүгдээрэнгээр нь явна гэж бол байхгүй. Аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Өшөө олон ч зам байгаа. Та нараас дундаас өшөө саналууд гарч ирэх байх гэж найдаж. Тэгээд чиглэл өгөөд удирдах зөвлөл сонгогдох тэр 9 хүндээ даалгавар өгнө. Та нар 1 сарын дараа нэг төлөвлөгөө гаргаж ирээ нөхдүүд. 1 сарын дотор шүү. 365 хоног үгүй. Дараагийн цагаан сараар ч мөрө банктай олцсон байна. Цаашаа. За мэдээж хэрэг мундаг банк байгуулна. Цаашаа. За асуулт авахгүйгээр хуулийн танилцуулгыг баяраа. За баярлалаа. Намайг Өдрөгчаагийн баяр гэдэг өмгөөдлийн ELC
нөхрөл одоо хуулийн фирмийн захирлаар ажиллаж байгаа. Өнөөдөр энэ хуралд үүсгэн байгуулагчийн хувьд ч мөн одоо хуулийн зөвлөгөө хувьд оролцож байгаа. За та бүхэнд одоо энэ байгуулагдах хувьцаат компанийн дөрмийн төслийг талаар товчхон танилцуулъя гэж бодоод бэлдсэн байгаа. Дөрмийн төслийг нь бол өөрийг нь хэвлээд та бүхэн тараагаад өгсөн байж байгаа. Уг нь та бүхэн одоо товчхон ойлгомжтой байгаа. Гэтэ бас аваа хэдэн хуудас учраас би бас нэг товчхон ойлгоод юмнуудыг хэлчихье гэж утсан юм. За ингээд нийтдээ 10 одоо 3 зүйлтэй. За тэгээд нийтлэг үндэснээс одоо хувьцаат компани дөрвөнд байх хэвээр бүхэл одоо зөв залтуудыг оруулж гисэн гэж хэлмээр байна. Гол нь юу шүү дээ. Одоо зөвхөн энэ хаан жижигдээгүй юм ярихад хувьцаат компани, хаалттай хувьцаат компани хэлбэрийг сонгосон байгаа. Хязгаардмал хариуцлагатай компанийн хувьд ер нь дийлэнх хувьцаа эзэмшигчд бас тодорхой хэмжээгээр компанийн хуулинд зааснаас өөрсдийнхөө одоо тэр урдан шуурхай шийдвэр гаргах гэдэг юм уу, тэр үүднээс бас тодорхой тийм өөр дүрмийг одоо гаргах болцоотой байдаг. Тэр нь заавал одоо юу гэдгийг дийлэнх хувьцаа эзэмшигчд нь одоо давуу гайлж диктатур тогтооно гэсэн бас тийм өнцгөөс яриад байдаг. Тийм биш л дээ. Яг гол нь хязгаарлалт хайрцагтай компаниуд чинь урдан шуурхай үйл ажиллагаа явуулахудаас удирдлагын шийдвэрийг урдан шуурхай гаргахудаас тийм байдаг. Гэтэл хувьцаат компанийн хувьд бол хаалттай ч нэртэй ч компанийн хуулийн дагуу явц цав дүрм байх хэрэгтэй. Дээрээс нь санхүүгийн зохицуулах хороноос баталсан журмын дагуу тэр дүрмээ батлах хэрэгтэй байдаг. Энэ бол яг нэг талаар бол нөгөө түрүүний хязгаарлалт хайрцагтай компанитай харьцуулахад жоохон шийдвэр гаргахад удаан ийм гэж бас шүүмжлэгдэх тал байдаг. Гэхдээ энэ явж ерөөсөө хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах. Манай санхүүгийн зохицуулах хороноос одоо гаргасан тэр журам компани хууль сөрд 2011 онд нэмж одоо өөрчлөлт гарсан энэ хөлбөр ерөөсөө хувьцаа эзэмшигч, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах зорилгоор одоо боловсруулагдсан ийм дүрм байдаг. Тэгээ энэ утгаараа өнөөдөр одоо энэ хөө байгуулагдаж байгаа хувьцаат компани хэлбэрийг сонгосон эцэст явж хувьцаа эзэмшигчд хөрөнгө оруулагчдад та бидний эрх ашигт нийцсэн ийм дүрм журам байгаа юм шүү гэдгийг одоо хамгийн түрүүн хэлэх гэсэн юм аа. За ер нь одоо тэгээ цаашдаа энэ компани одоо дүрмэнд байх хэвээр одоо годгол залтуудыг одоо ингээд заасан байгаа. Зөвхөн одоо хувьцаанаас гаднаас 5% хувьцаа өрийн бичгээ түрүүн ярилцаад өнгөрч та бүхэн харж байгаа. За тэгээд хувьцаанд хамаарах үнэт цаас гаргаж болох юм байна. За бид бол эхний ээлжинд ямар ч гэсэн хувьцаа одоо гаргахаар байгаа. За тэгээд одоо өнөөдрийн дүрмээ батлахдаа хамгийн чухал нэг асуудал одоо энэ дараа яригдах асуудал байгаа. Тэрийг мөн хэдүүлээ одоо шийдэж явах хэрэгтэй. Тэр нь дөрвөндөө ороод тэгээд дөрвийн одоо эцсийн одоо хуулбар дээр бичигдээд ингээд гарах хэрэгтэй. Өнөөдрийн 5 тараасан дээр бол энэ нөгөө нэгж өвн бүхий зарласан хувьцааны тоо хувь нийлүүлсэн хөрөнгөний хэмжээ бол одоо хоосон байгаа. Энийг ингээд одоо хурд дараагчаас та бүхэн тодорхой санал төвшүүлээд шийдэх байхаа. Шийдсэний дараа бид нэр дөрвөндөө одоо оруулаад явах юм байгаа юм. За тэгээд цаашдаа энэ дараагийн слайд руу орж байгаа. Цаашдаа одоо яаж хувьцаа эзэмшиж болох вэ гэж байгаа. Өнөөдөр бид нар үүсгэн байгуулагч одоо сая 463 хүн ингээд хурд сууж байгаа, нийтдээ 500 хүн мандат авсан байгаа. Бид бол өнөөдөр одоо анхны хувьцаа эзэмшигч хувьд ингээд одоо батламж дээр гар ус зураа байсан байгаа. Ерөнхийдөө цаашаа бас шинээр нэмж одоо хувьцаа нөгөө зарласан хувьцаанаас хүмүүс авах эрхийг олгох байгаа. За тэгээд энэ дээр одоо хувьцааг захиалаад явна. Захиалах гэрээ хийгээд явна. Энийг бид ч гэсэн бас хийх хэрэгтэй байна. За нууц хадгалах гэрээ байгаа. За энэ яг энэ тухай бас мөн жоохон дэгийн юунд нэлээд дагуур нэг 2-3 асуудлын дараа хэдүүлээ шийдэлд явна. Тэгээд би мөн танилцуулна. За тэгээд цааш одоо компанийн удирдах байгууллагуудын хувьд мэдээж хувьцаа эзэмшигчдийн хурал хамгийн одоо эрх барих дээд байгууллага байгаа. За энэ санхүүгийн жил дууснаас 4 сарын дотор хуралд нь хамгийн одоо эхний ээлжид бол энэ бүх дандаа хуулиараа нөгөө түрүүн ярьсан журмаараа ингээд шаардж байгаа. За хурлын хэрэгцээ хувьд олонхын одоо эзэмшигч оролцсноор хурлын эс бүрдэнэ. За хурлын оролцсны олонхын саналаар одоо асуудлууд хичээлээд байгаа. Тууц дээр болохоор арай өөр жомтой байгаа.
За төлөөлөл өдөрт зүйл бол хувьцаат компани хувьд бол доор 9 гишүүнтэй байх хэрэгтэй байна. Түүнээс 3 хараад тус гишүүнтэй байгаа. За бид мөн одоо энэ хурлаараа хэдэн жилийн хугацаатаагаар сонгохын гэх мэт ийм асуудлыг шийдээд явах хэрэгтэй байгаа. За дараагийн за хувьцаанд одоо хөрвүүлж болохоор байгаа. За энэ дээр яг манай энэ яригдж байгаа энэ хувьцаат компани мөн одоо олон төрлийн үйл ажиллагаа явуулах бас тодорхой хэмжээний харилцан хамааралтай охин компаниуд байгуулах ийм төлөвлөгөөнүүд яригдж байгаа. За тэр тохиолдолд хувьцаат компани хувьцаа эзэмшиж өөрийнхөө хувьцааг нөгөө одоо байгуулах үйл этгээдүүдийн хувьцаагаар солих бас ийм боломжуудыг нээлттэй дүрмдээ зааж өгсөн байгаа. За тэгээд төлөөлөл удирдах зөвлөлийн одоо эрх мэдлийн хувьд бол ийм голгоод одоо шийдвэрүүдийг гаргах байгаа. За гүйцэтгэх удирдлагатай мэдээж тууцтайгаа гэрээ байгуулад ажиллана. Гүйцэтгэх захирал маань өөрөө тууцын гишүүн байж болдог. Харин тууцынхаа дарга биш. Тууцын гишүүн байж болдог байгаа. За тэгээд компани хувьд бол ногд ашигын асуудал яригдана. Түрүүн банк бол харин тусдаа одоо ногд ашигтай байх уу гэдэг түрүүн ногд захирал маш тодорхой тайлбарсан учраас зүгээр тууц дээр бол ногд ашиг байх уу гэдэг тухай хэрвээ байхаар шийдээд ногд ашиг гарсан тохиолдолд энийг мөн одоо тууц энэ талаар шийдвэр гаргах байгаа. За тэгээд санхүүгийн үйл ажиллагаа мөн л авахгүй хууль журам заасны дагуу одоо явагдана. Аудитын дотоод хяналтын аудитын хороотой байх ёстой. За тэгээд мөн бас жилдний удаан хараад бас одоо аудитын байгууллага энэ үйл ажиллагаанд хяналттай шийдэх тайлан гаргах ёстой байгаа. За тэгээд мэдээж өөрчлөлт байгуулах тутам болох асуудал ягж болно. Энэ дээр бол мэдээж хувьцаа эзэмших зөвхөн одоо хувьцаа эзэмших урдны шийдвэрээр шийднэ. Энийг бол одоо тууцч дээр гүйцэтгэх хөтөлбөрөөс яахгүй. За ер нь одоо тэгээд татан болох тохиолдолд мэдээж үлдсэн хөрөнгөөс хөв зөвхөн өөрийнхөө оруулсан хөрөнгөөс гаднаас үлдсэн хөрөнгө байдаг бол эндээс хөв урт хэрэг бол хувьцаа эзэмших дагуу байж байгаа. Одоо онцлж хэлэх юм бол ийм хэдэн асуудлууд байна. За тэгээд одоо дараагийн дөрмөний бас нэг чухал асуудал нөгөө хөв одоо нийлүүлсэн хөрөнгө хэд байх юм. Тэгээд нэг хувьцааны үн хэд байх юм. Нийт хувьцааны тоо хэд байх гэдэг асуудлыг хэдүүлээ шийдэх хэрэгтэй байгаа. Энэ маш чухал асуудал. Энэ дээр одоо говийг захиард санал дэвшүүлэх байх. За тэгээд бүгдээрээ тэр асуудлыг шийдсэний дараа дөрмөө батлаад явах юм. Тэгээд одоо өөрөөр үүнээс хойш одоо яригдсан асуудлуудыг дор дор нь мандатаа өргөөд батлаад явах ийм төлөвлөгөөтэй байгаа.